А, чиглэлүүд байгаадыг цагтаа 기도하고 시작하겠습니다. на бүгдээр залбираад хичээлд орцгоё. 하나님, 오늘도 귀한 기회의 낮을 주신 것을 감사합니다. Эзэн минь та энэ өдөр мөн шинэ боломжийг, шинэ өдрийг өгч байгаагийн төлөө танд талархъя. 저에게 말씀 가르쳐 주시는 일은 저희를 위해서 하실 일을 이루기 위한 준비임을 믿습니다. Эзэн минь та биднэрт таны үгийг зааж өгөх тусгай ийм цаг гаргаж өгж байгаа шалтгаан нь биднэр лөө хандсан таны тусгай төлөвлөгөө байгаа гэдэгт итгэж байна. 형식적인 공부가 아닌 저희 변화를 위한 배움이 되게 하여 주시옵소서. Эзэн минь бид нэр ёс болгосон их хичээл биш харин эдгээр цагуудаар дамжуулаад бидний дунд өөрчлөлтийн салхи хүлээсэн цагууд байх болтугай. 가르치시는 말씀들을 소중히 간직하면 저희가 아름답게 변화될 줄 믿습니다. Эзэн минь таны өгж байгаа эдгээр өгөөд дээр бид нэр анхааран сонсож нандинан үзэх үед танаас ирэх нэгүүлсэл бас өөрчлөлт нь бидний дунд байна гэдэгт итгэж байна. 하나님께서 원하시는 대로 쓰임 받기 위해서 준비되기를 원합니다. Эзэн минь таны хүсэж байгаачлан хэрэглэгдэхийн тулд бас таны хүслийн дагуу бид хэрэглэгдэхийн төлөө залбирanгуйж байна. 오늘도 저에게 필요한 가르침을 주실 줄 믿사오니 마음을 열고 듣게 하여 주시옵소서. Эзэн минь энэ өдөр ч мөн та биднэрт хэрэгтэй хүн болгоны төлөөх үгээ өгнө гэдэгт итгэж байна. Та харин бидний зүрх сэтгэл таны өмнө нээлттэй байх болтугай. 깨달은 말씀을 마음에 간직하고 마음으로 그것이 비춰지게 하여 주시옵소서. Эзэн минь таны өгж байгаа үг бүр бидний зүрх сэтгэлийг гэрэлтүүлж бас шинжлэх болтугай. 성령께서 이 시간에 설명하게 하여 주시고 깨닫게 하여 주시옵소서. Эзэн минь таны ариун сүнс энэ цагийг удирдах бас тайлбарлаж мөн ойлгуулж болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. 오늘은 1장 46절부터 보실 차례인데요. За хэдүүл өнөөдөр 1-р хаад номны 1-46-аас эхлэж үзэх байгаа. 세 번째 작은 제목입니다. 세 번째 작은 제목. За хэдүүл одоо 3-р жижиг сэдв рүү орж байна. 이 지금 상황은 백성들이 기쁨으로 외치는 큰 소리를 듣고 아도니아가 듣고 놀란 상황이죠. За нөхцөл байдлыг харах юм бол нөгөө нэг хүмүүс ингээд одоо шуугилтж байгаа те баярлан шуугилтж байгаа тэр дууг сонсоод Адония гайхсан ийм агуулга гарч байгаа. 이게 무슨 일인지 알고자 할 때 요나단 아비아달 애들 요나단이 소식을 전해주는 그런 상황입니다. За тэгээд тэд нэр энэ юу болж байна гэд ингээд бүгдээрээ гайхаж байгаа үед нь Абиатрийн хүү Йонатан хурч ирээд энэ яг ямар талаар ярьж хүмүүс шуугилтж байна вэ гэдгийг зааж өгсөн. 그래서 소식 세 번째 소식 신하들이 축복하고 다윗이 찬송하였다. 이게 세 번째입니다. За тэгээд Абиатрийн Йонатаны хэлсэн 3 дахь агуулга гарч байгаа. Тэр болохоор за юуны алптууд түүнийг өрөөж Давид магтан дууллаа гэсэн ийм агуулга байна. 46절부터 48절까지고요. 46-аас 48 дор ишлэл байгаа. 46절부터 48절 읽어 주시기 바랍니다. За би 46-аас 48-ыг уншиж чинь. Хаан Синтэд Соломог нэгэнд залран суулаа. Түүнчлэн хааны зарц нар бидний эзэн Давид хааныг өрөөхөөр бараалхаж Бурхан Соломоны нэрийг таны нэрээс үлэмж дээр болгож түүний сэнтийг таны сэнтинээс агуу их болгох болтугай гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээс мөргөж нүдний минь өмнө миний сэнтгийд залрах нэгнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан эзэнд
магтаал байх болтугай гэж байсан гэж хариулав. 아멘. Амен. 그러니까 솔로몬이 왕이 된 것은 이제 사실로 확정된 것이고 이미 왕의 자리에 그 통치하는 자리에 앉았다라는 그 사실을 말한 것이고요. За энэ дээр тэгсэн тэгээ Соломон хаан болох болсон нь үнэн бөгөөд тэрээр яг хааны суудлын хүртэл суусан гэдэг хэлж гисэн. 솔로몬이 왕이 된 것에 대해서 여러 신하들이 기쁨으로 그 축복을 했다는 그런 사실입니다. За тэгээд Соломоныг хааны суудлын цэнтэд залрах үед нь эзний зарцнаар буюу эзний юуны хааны албатууд түүнийг ингээ ерөөсөн гэж бас хэлсэн. 백성이 축복을 했다라는 것은 마음에 흡족한 그런 상태를 표현하는 것이죠. За тэгээ ард түмэн одоо ерөөд өгнөө ард түмнээс ерөөл гарна гэдэг чинь тухайн ард түмнүүдийн сэтгэл ингээд нөгөө талархсан, баярлсан гэсэн утга гарч ирж байна. 본인들이 원하는 왕이 세워졌고 원하는 것이 이루어졌기 때문에 감사하는 마음을 축복으로 표현한 겁니다. Тэгээ ягаад тэгэхээр тэдний хувьд болохоор яг нөгөө өөрсдийнх нь хүслийнхэн дагуух хүсчээсэн хүний хаан болсон гэдэг утгаараа хамтдаа баярлаж ерөөл өгсөн гэсэн. 처음에 사울 왕이 세워질 때도 그 보이는 외모와 여러 가지 조건이 굉장히 좋아 보이는 왕이었습니다. За урд нь нөгөө хамгийн анх Израилийн хаантай болоод Саул хаан болж ирсэн тий. Тэр үед ч гэсэндээ бас ард түмнүүд маш их ингээ баярлаж ингэж ирсэн. 그래서 앞으로 나라를 대적으로부터 구해내는 그런 왕이 될 걸로 믿고 기쁨으로 하나님 앞에 감사하는 그런 말들을 백성들이 그런 말을 했습니다. 방금 다시 말, 목사님의 그거 잠깐 예, 끊겨진 것 같은데. 예. 앞으로 나라를 대적으로부터 구해낼 것을 백성들이 기대하는 마음을 갖고 있었죠. Тэгээ тэр үед Саулыг хаан болох үед тэд нэр хийж утсан тий. Одоо ингээ бид нэр нүдэнд үзэгдэх хаантай болсон юм чинь бусад улсуудын тэр дайснууд ирэх үед хаан биднийг аврах баха гэж найдар тавьж байсан. 사무엘상 10장 34절에 있는 내용인데요. 10장 24절에 있는 내용인데요. За 1-р Самуэль 10-ын 24 дээр энэ агуулга гарч байгаа. 사울이 왕이 된 거에 대해서 모든 백성들이 하나님께 감사하면서 왕의 만세, 왕이 오래 살 것을 그렇게 바라는 말을 했습니다. За тэд нэр юу гэсэлэр тэгэхээр Самуэлийн тэд нэр юу гэхээр хаа манд тухай гэдээ хамтдаа ашигласан агуулга байна. 오늘 본문도 신하들이 왕을 축복하는 말을 했는데요. Өнөөдөр ч гэсэндээ бас Соломоныг хаан болж байгаа энэ үед арт түмэн хаанаа ерөөсөн гэсэн тий. 먼저 그 군대의 지휘관 그 분하야가 축복한 말과 똑같은 내용의 축복을 했습니다. За тэгээд тэд нэр ерөөхтөө яаж ерөөсөн гэхээр хамгийн анх нь Биная түүнийг ерөөлтөө нь Бинаягийн ерөөлтөө яг ижилснээр ингээ ерөөж. 그래서 본문을 안 읽었는데 46절과 47절 한번 읽어 주십시오. За 46 47 дахиад харах юм бол хаан Синтед Соломон нэгэнд залран суулаа. Түүнчлэн хааны зарцнаар бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхаж Бурхан Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж дээр болгож түүний сэнтийг таны сэнтинээс агуу их болох болтугай гэж байна. Хаан ч өөрөө орон дээрээсээ мөргөж гэнэ. Амен. 46 47 дахиад өгүүлбэр гэсэн. 아멘. 축복의 내용은 왕의 그러니까 다윗 왕의 이름보다 솔로몬의 이름이 더 좋게 더 아름답게 그렇게 되기를 바라는 내용이었고요. За тэг ерөөлийнх нь агуулга гэдлээ харах юм бол энэ дээр харж байна те. Ард түмнүүд юу гэж ерөөсөн гэхээр Давид хааны өмнө
Соломоныг өрөөхдөө таны нэр Давид хааныхаас илүү агуу байх болтугай гэж ингэж өрөөж өгсөн. 또 솔로몬의 그 통치 권력이 통치 권력이 다윗의 권력보다 더 커지기를 바라는 축복이었죠. За бас тэгээ зогсохгүй Давидын Соломоны Соломон хааны захирч байгаа эрх мэдэл хүч чадал нь Давид хааныхаас илүү их байх болтугай гэж бас юусэн. 이것은 다윗이 바라는 바이고 그 나라의 복이 되는 일입니다. За гэхдээ харин энийг сонссон Давидын хувьд болохоор яасан л Давид яг үүнийг хүсчихсэн. Тэгээд тэрийг яасан гэхээр бүлээн зөвшөөрсөн гэж. 나라가 더 왕성해지고 더 커지고 강해지는 것이 모든 백성들에게 복이 되는 겁니다. За тэгээ аливаа улс үндэстэн илүү томорч, илүү те одоо хүчрхэгжнэ гэдэг бол тухайн улсад одоо амьдарч байгаа ард түмнийд хувьд их өгөөжтэй зүйл байгаа. 그래서 선한 왕이 세워질 때마다 모든 백성이 기뻐하는 그런 모습을 우리가 성경에서 볼 수 있습니다. За тэгээд тэр утгаараа Библиэлд хэдүүлээ харах юм бол зөвийн хаан, зөвхт хүн хаан болох болгонд ард түмэн баярлаж байгаа талаар ингээ тийм агуулгууд нэлээд хэдэн газруудад бас байдаг. 열왕기하 11장에는 비록 나이가 어리지만 요아스라는 그 어린 왕자가 왕이 되는 일이 있었어요. За тэрний нэг нь болохоор ийм юм ба. Нэгдүгээр хаад 11-р бүлгийг хэдүүлээ харах юм бол тэрэн дээр нас нь багч гэсэндээ Йоаш гэдэг нэг хүн хаан болж голлоор гарч байгаа. 아달리아라고 하는 그 악한 여자가 나라를 다 망치는 가운데서 이제 나라를 바로 세울 왕이 이제 세워진 거죠. 아, 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 목사님, 그 방금 그 여자 이름이 뭐라고 하셨죠? 아달리아라고 아합의 딸 아달리아라고 있거든요. 아합인 охин Адалия гэж байгаа юм байна. Адалия гэдэг хүн ясаглаарэ энэ улсыг бүр ингээд нэг сүрүүлсэн. Тэгээ түүний дараа ясаглаар хин нэг хүн хаан болох ёстой байсан учраас бага наснда хаан болсон хааны түүх гарч байгаа гэсэн. 왕의 자리를 빼앗아서 악정을 펼치는 사람을 몰아내고 이제 선한 왕이 세워진 것을 볼 때 모든 백성들이 즐거워하고 하나님 앞에 감사하는 일이 있었습니다. Тэгээд тухайн үед улсыг сүйтгэж ирсэн тэр хорон муу хүмүүс таслагдаад зөвхт хүн хаан болсон гэдгийг ард түмэн харахтаа бас туйлын баярлж ирсэн талаар үйл явдал гарч байгаа. 선한 왕이 열왕기하 11장 14절에 있는 내용이에요. 네. нэгдүгээр 2-р хаад 11-ийн 4 дээр гарч 11-ийн 14 дээр гарч байгаа бол байсан юм байна. 그래서 선한 왕이 세워지면 국민들이 기뻐하는 이유는 그 나라가 반드시 잘 되는 그 길로 가는 것이기 때문에 기뻐했습니다. Тэгээд энэ мэдчлэн зөвхт хүн хаан болох үед ард түмэн туйлын баярлж ирсэн шалтгаан нь юу юм гэхээр зөвхт хүн хаан болж байж ард олон зөв зам руу ордог. улс үндэстэн зөв зам руу ордог учраас тэд нэр гэж баярлж ирсэн. 그럼 왜 나라가 잘 되는 쪽으로 가는가 하면 선한 왕이란 하나님의 뜻대로 통치하는 왕이기 때문에 그래서 선한 왕이죠. Тэгээ яагаад зөв зам руу орж байгаа гэхээр тэд нар чинь тухайн хүн нь мундаг учраас зөв зам руу орж байгаа юм ерөөсөө биш. Харин Бурхан тэднийг удирдах байгаа учраас Бурханы тэр одоо зөвхт хүн гэдэг чинь Бурханы удирдлагыг дагаж байгаа учраас зөв зам руу орж исэн гэсэн. 하나님의 뜻이 이루어졌을 때 하나님께서 그걸 보시고 기뻐하시는 것이고요. Тэгээд Бурханы тэд нар яасан гэхээр тухайн хаадууд зөвхт хаадууд маань Бурханы хүслийн дагуу үйлдэжсэн. тэрийг Бурхан харахтаа баярлаж ирсэн учраас. 백성들은 아직 결과가 나타나지 않았지만 기뻐하는 이유는 하나님의 기쁨이 백성들의 마음에 임했기 때문에 기뻐하는 겁니다. За тэгэхээр тэр үед Бурхан гэ таларх баярлаж тэднийг өрөөж хэлсэнчлэн ард түмний хувьд болохоор нэгдүгээр Бурхан биш. Гэхдээ тэдний дунд юу гэхээр
Бурхны хүслийг дагах юмсандаа гэсэн юм чин хүсэл байсан гэсэн. Тэр утгаараа зөвхт хүн хаан болох үед одоо энэ зөв замд орох нь дээ гэж баярлж хэлсэн гэсэн. 하나님이 주신 기쁨은 아주 특별한 기쁨이고, 우리가 다른 사람의 방법으로는 얻지 못하는 기쁨입니다. Тэгээд Бурханаас өгөгддөг баяр хөөр гэж байдаг. Энэ баяр хөөр нь болохоор хүмүүсийн олох гэж хичээдэг баяр хөөрөөс огт өөр баяр хөөр гэдэг. 여기에 다윗의 그 감사, 하나님을 향한 다윗의 감사도 이 구절에 있습니다. За 49절 юм уу? 예, 예, 여기 Аа, 같은 구절에 예, 예. 저기 49절. За тэгэхээр хэдүүлээ 47-гийн сүүлийн хэсгийг харах юм бол Давидд ч гэсэндээ яг тэр баяр хөөр байсан гэж. 여기 48절 보면은 다윗이 침상에 앉아서 불편한 몸을 가지고 하나님께 경배했다는, 몸을 굽히고 하나님께 경배했다라는 말이 나와요. Тэгээд 47-гийн сүүлийг харах юм бол хэдүүлээ тэгсэн байна те. Давид хаан болохоор орон дээрээ байсан мэж те. Тэгмээ тэрээр орон дээрээсээ өөр бүхийгөө мөргсөн талаар гарч байгаа. Бурханд хандаад талархсан. 하나님께 대한 감사의 마음을 찬송하는 걸로 표현했는데요. За тэгээ бас харах юм бол эзэн рүү хандаад талархсан сэтгэлээрээ тэрээр магтан дуулж бодлоор гарч байгаа. 그 감사의 내용은 하나님께서 필요한 왕을 세워 주신 것을 감사하는 내용이죠. За тэрээр талархсан агуулгын хэдлээ харах юм бол энэ дэр байсан тийм. Бурхан яг энэ ард түмэнд хэрэгцээтэй байгаа тэр хааныг босгож өглөө гэж талархсан. 이것은 다윗이 자기가 바라는 바였는데 За энэ болохоор Давид бас өөрөө хүсэж ирсэн тэр хүслийн дагуулсан. 그 이유는 하나님께서 정해주신 왕이 세워졌기 때문에 하나님께서 정해주신 왕이기 때문에 다윗이 바라고 있었고 바라는 것이 이루어졌기 때문에 감사하는 겁니다. Тэгээ Давидын хүсэл юу байсан гэхээр Бурхан Давидын хүсэл нь болохоор өөрөөс нь хойш хүнийг Бурхан өөрөө гаргаж өгсөж Давид хүсэж ирсэн. За тэгээд харин энэ хүсэл нь биелсэн бөгөөд энэ өдөр тэр хүсэл нь биелэлээ болоод нүднийх нь өмнө хүүн тэгээ хаан ширэнд сууж байгаа энэ тал зүйлийг харахтаа Давид туйлаас талархсан. 다윗의 기쁨은 하나님의 뜻이 이루어질 때 그것이 다윗의 기쁨이었습니다. Тэгээ Давидын хувьд түүний баярлсаж исэн баяр хөөр болж исэн зүйл нь юу вэ гэхээр Бурхныг баярлуулж байгаа бүх зүйл нь Давидыг бас баярлуулж исэн. 다윗이 왕이 되고 나서 굉장히 기뻐했었던 때가 있었는데요. За тэгээ харах юм бол Давидын талаар илүү бодож үзвэл Давид хаан болчоод туйлаас баярлж исэн нэг үе байдаг. 언제 기뻐했었는지 한번 아시는 분 계시면 말씀해 보시겠습니까? 언제 그렇게 기뻐했는지? Давид үнэхээр баярлж исэн гэх бүр нэг тийм юу тэмдэглээ байдаг те. Тэр ямар үед юунаас л баярлсан талаар байдаг лээ. Бурхны авдрыг нөгөө яахад тэгээ Бурхны авдрыг буцаагаад авах үедээ баярлж исэн те. 하나님께서 하나님이 언약궤를 돌려받을 때는 엄청 기뻐하셨던 것 같아요. 어느 분이 대답하셨어요? 일단 제가 선생님이 대답한 거죠. 예. 사모님께서 인정하셨습니다. 예, 예, 맞는 대답이었고요. 우리 학생들이 얘기해 주길 바랬는데, 예, 맞는 대답이고요. 사모님께서 인정하셨으니까 아마 대답하신 걸로 받으셔도 될 것 같은데요. 예, 예. 얼마나 기뻤으면 춤을 다 추었겠습니까? Тэгээд зөв хариулсан тийм. Тэгээд эзний авдрыг буцаад авчирч явах. Тэгээд тэр хичнээн баярлсан болоод бүжиг хүртэл бүжгэлж явах уу тийм. 그것이 하나님의 뜻이었기 때문에 다시 기뻐했겠죠. Тэгээд үнэхээр тэр нь эзний авдрыг авчрах нь Бурхны хүсэл байсан учраас тэр бас давхар ингээ баярлж байгаа. 바깥에 있던 언약궤를 왕궁 예루살렘으로 들여온 일은 하나님의 말씀이 우리 중심에 있어야 된다는 것을 알려주시는 내용이죠. За тэгээд тухайн үедээ тэр гадна байсан тэр эзний өргөөнөөс эзний хотоос гадна байсан тэр авдрыг Иерусалим руу авчирж байгаа энэ үйл явдал бол яахан аргагүй эзний хүсэл байсан. 하나님의 말씀이 마음에서 깨달아지고 마음에서 간직되면은 다윗이 뛰어놀았던 것처럼
춤췄던 것처럼 그런 기쁨이 우리에게 주어진다라는 것을 보여주는 일입니다. За тэгээ энэ мэтчлэн Давидыг эндээс харах юм бол тэрээр эзний авдар тэгээ эзний тушаалуудыг ямар их нандинжсэнийг харж байна. Тэгээ бид нар ч гэсэн бас тэгдэг сэтгэлд маань эзний үг байх тохиолдолд тэгээ эзний үгээр ингээд бэлгэж халиж байгаа хүний зүрх сэтгэл Давид шиг юм баяр хөөртэй тэ хаанаас чинээс ч үл хамаараа ингээд баярлаж чаддаг. 오늘 여기 이 구절도 다윗이 기뻐한 것은 하나님의 말씀하신 대로 이루어진 것을 기뻐한 거죠. За тэгээ өнөөдрийн энэ Давид ч гэсэндээ те орноосоо арай ч юм өндийгөөд мөргөх хэмжээний тэгээ өөрөөсөө үрдэл гарах хэмжээний ингэж баярлж байгаа энэ баяр ч гэсэндээ эзний үхсэл биелэгдсэн учраас баярлж байсан. 우리 모든 성도의 기쁨은 하나님의 말씀대로 모든 일이 이루어질 때 그것이 성도의 기쁨이 되는 것이고요. За тэгээ итгэгч хүний хувьд ч гэсэндээ итгэгч хүний хамгийн одоо сэтгэл хөдлөлгөн баяр хөөр ямар баяр хөөр байх вэ? Эзний үг биелэлээ олж байгаа тэр үеүүдэд итгэгч хүн хамгийн их ингэ баярлдаг. 특별히 왕은 국가가 잘 되는 것을 확인하는 것이 국가가 잘 되는 일이기 때문에 하나님의 말씀대로 나라의 일들이 이루어질 때 기뻐하는 것입니다. За тэгээ энэ хувьд болохоор чинь одоо хаадуудын хувьд тий ялангуяа хаан хүний хувьд дээр хэдлээ авч үзэх юм бол эзний үгэн дээр баярлахаас гадна түүнд даатгаж өгсөн улс нь тий сайн явах нь бас туйлын баяр бүр болдог. 이제 지금 왕이 된 솔로몬도 그 이제 뒤에 가서 성전을 건축한 다음에 기뻐하는 일이 하나님께 감사하는 일이 있었습니다. За тэгээ харах юм бол цааш нь бас Соломон ч гэсэндээ хаан болчоод эзний өмнө туйлаас баярлж байгаа ийм үйл явдлаас гардаг. 열왕기상 8장 20절에 보면은 하나님께서 말씀하신 대로 하나님께서 이루셨다고 그렇게 고백을 하는 내용이 나와요. За тэгэд нэгдүгээр шаштрын номны 8:20 дээр харах юм бол тэрэн дээрээс гарч байгаа. Эзэн та өөрийнхөө хүслийн дагуу биелүүллээ гэж талархаж байгаа ийм хэсэг гарч байна. 그리고 열왕기상 열왕기상 8장에 нэгдүгээр хаад 8장 20절부터 23절까지 그 내용들이 있어요. нэгдүгээр хаад 8-20-с 23 дээр гарч байна. 하나님 앞에 백성들이 듣는 앞에서 하나님 앞에 감사하는 그 말들이 나와 있습니다. 네. Тэгэхээр энэ дээр харах юм бол эзний өмнө те зогсоод талархаж байгаа ийм байж байгаа. талархаж байгаа болоод орж байна. 그다음에 이제 큰 14번째 제목인데요. 14번. Дараад нь юу явж байгаа? Ингээд нөгөө нэгээс ахуулаад дугаарлаад яваад байгаа шүү дээ, тийм ээ? Одоо 14 дахь агуулгаар орж ин гэсэн. Урд нь нөгөө 13 дахь агуулгаач нь дотроо нэг хөрхэн жижиг сэдвүүдтэй гадсан тий. Одоо том 14 дэх сэдвээр орж ин гэсэн. 아도니아와 그의 사람들이 도망감. За 14 дахь сэдв болохоор Адониа болон түүний хүмүүс зугтсан нь гэсэн агуулга. 49절부터 50절까지고요. За 49-өөс 50 дугаар ишлэл байгаа. 49절 50절 읽어 주십시오. За 40-с 50-ыг уншчихъя. Тэгтэл Адониагийн бүх зочин цочирдов. Тэд босож өөр өөрсдийн замаар одцгов. Адониач Соломоноос айж байв. Тэр босож очоод тахилын ширээний эврээс зурч олаа. 아멘. 이제 솔로몬이 왕이 되고 나니까 이제 모든 것이 결정된 상황이기 때문에 자기들은 위험해졌습니다. За одоо яг нэг Соломон ингээд хаан болох нь бүр баттай болцсон болонгууд өөрөө гинтхэн аюулд орж байгаа гэдгийг бодсон тий. 그래서 살기 위해서 두려운 마음으로 다 도망간 거죠. За тэрээр яасан гэхээр одоо тий амиа аврахын тулд яасан гэхээр эмээг сэтгэлээр ингээд үйлдэл хийж. 솔로몬이 왕이 됐을 때 기뻐하지 않은 사람이 없는 거예요. За ер нь бол Соломоныг хаан болох үед баярлаагүй хүн гэж байхгүй байгаа. 왕도 신하들도 백성들도 모두 기뻐했습니다. Тэгээ хаан буюу Давид хаан ч өөрөө баярлсан,
түүний албадууд ч баярлсан, ард түмнүүд ч гэсэн баярлсан. 근데 마땅히 기뻐해야 할 때 기뻐하지 못한다는 그것은 하나님과 아, 너무 멀리 떨어져 있다는 그것이 증거가 되는 거죠. За хүн ингээ баярлах үе гэж байдаг. Баярлах үедээ баярлаж чадахгүй тий байна гэвэл бидний сэтгэл сүнс эзнээс холдсон байна гэсэн үг гэдэг. 그러니까 다른 사람이 기뻐하는 가운데서 혼자 기쁨을 누리지 못한다는 것은 하나님과의 관계가 끊어져 있다라는 증거가 되는 겁니다. Тэгээ ялангуяа тий бүх хүмүүс ингээ эзний хүртэл билээ гэж баярлж явах үед надад сэтгэлд баяр хөөр төрөхгүй байх тохиолдол байдаг. Тэгээ энэ ямар үед байдаг гэхээр эзэнтэй би харилцаа ингээд жоохон таслагдсан үед тий ийм зүйлийг мэдэрдэг. Баяр хөөр төрдөг хүмүүс. 사무엘상에 거기 엘리의 가문에 대한 그 예언이 나옵니다. За нэгдүгээр Самуилыг харах юм бол тэрэн дээр Илигийн талаар гардаг. Или юу гэсэглээр энэ чи ган ачиг болно гэсэн ийм иш зүйлийг хэлдэг. 이스라엘 나라에 하나님께서 모든 복을 내리시는 가운데서 너는 내 처소의 환란을 볼 것이고 라는 그 구절이 있어요. За тэг харах юм бол тэрэн дээр нэгдүгээр Самуиль дээр эзэн Израилийн бүх газар нутагт одоо ган ачиг болгоно гэд иш үзүүлэгч Илия ингэж зөвгөнсөн иш үзүүлэг хийсэн тухай гарч байгаа. 사무엘상 2장 32절에 그 구절이 있고요. нэгдүгээр Самуиль 2:32 дээр ийм оголгоод гэж. 2장 32절이요. 2장 32절. 예, 2:32 дээр байгаа. 2장, 예. 그 선고가 내려진 이유는 왕의 관계가, 하나님과의 관계가 끊어졌기 때문에 모든 백성이 누리는 복과 관계가 없게 됐다라는 거예요. Тэгээ энэ яагаад тэгвэл энэ Илия ингэж арт түмний дээр гай гамшиг болохыг болно гэж бодсон гэж зөвгөнсөн гэхлээр арт түмний толгой болсон тухайн үеийн хаан нь эзэнтэй харилцаа тасласан байсан учраас тэр таслалсныхын нөлөө нь арт түмэн дээр ингэж бууна гэж Илия хэлж өгсөн. Саяных 1-р Самуэль биш байх юм. 1-р Самуэль 2:32. Биш тий. 1-р Самуэль дээр чинь Илиягийн тухай. 목사님, 예. 사무엘상 2장 32절 맞죠? 32절이요. 예. 그 사무엘상 32절 2장. 2장 32절. 네요. нэгдүгээр Самуэль 2:32. 2장 энэ 32절. дээр ингэж штэ. Израильд сайнаар сойрогдох бүхний дунд миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт настай хүн үрд үгүй болно гэсэн хэсэг. өөрөөр гамшиг зөвнө гэсэн хэсэг нь. 예, 내용 맞죠? 예. 근데 여기 일리 맞나요, 일리? 예, 엘리 제사장에 대한 그 하나님께서 그 저기 Илийг гэсэн юм Илиягийн тэгээд. 일리 шүү. 그리고 또 다윗이 겪은 그런 일이 또 있는데요. За тэгээ бас дахиад харах юм бол энэс гадна дахиад Давидтай холбоотой бас нэг агуулга байдаг. 압살롬이 반란을 일으켰을 때 그 반란군을 다윗이 이끄는 군대가 다 이렇게 물리쳤습니다. Тэгээ Абсалом бослог гаргасан байдаг. Тэгээ Абсалом бослог гаргах үед Абсаломын цэргүүд дээр Давидын цэргүүд ингэ тулсан тохиолдол байгаа. 전쟁에서의 승리는 말로 표현할 수 없는 큰 기쁨이 주어지는 일입니다. Гэтэ дайнд ясгалэр тухайн үед Давидын цэргүүд Абсаломын цэргүүд ингэ ялсан байдаг. Тэгээ дайнд ялалт байгуулна гэдэг бол маш тийм том баяр хөөр өгдөг. 근데 그 전쟁의 그 기쁨을 다윗은 누리지 못하고 그 전쟁의 기쁨이 다윗에게는 슬픔이 됐습니다. Харин тухайн тэр удаагийн дайн дээр яасан гэхээр Давидын цэргүүд ялсан ч гэсэндээ Давид ингээ баярлахгүй эсрэгээр маш их ингээ одоо сэтгэлд нь шаналл хурсан байдаг. 그럼 무슨 이유로 누구 잘못 때문에 그렇게 된 겁니까? Тэгээ яагаад тэгсэн байдаг вүлээ? Юунаас болоод Давид тэгж шаналсан байдаг вүлээ?
바로 다윗 자기의 범죄의 결과인 거죠. Яагаад тэгэхээр тухайн тэр тайн үүссэн шалтгаан нь Давидын өөрийнх нь гэмээс болсон гэдэгт Давид мэдчихсэн учраас. 그리고 다 두려움으로 도망가는 가운데서 가장 위험한 사람이 아도니아였죠. За энэ дээр харах юм бол үндсэн хэдлийн 1-р хаадын ишлэл их рүү орох юм бол энэ донд хамгийн их одоо бүгд баярлж хахад ганцаар аягаа цутаасан хүн хэн байсан бэ? Адония байсан тийм. 이 반역의 당사자였기 때문에 아도니아는 반드시 죽어야 마땅한 그런 가운데 있었던 겁니다. Тэгээ Адониагийн хувьд болохоор чинь нэг талаараа энэ бол бослого гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр бослогыг гол тулгайлсан буюу гол эзэн нь Адония учраас тэр өөхөх зохистой гэдгийг ингээд ойлгож ирсэн. 아도니아가 한 행동이 여기 어떤 행동이 여기 지금 기록되어 있습니까? За саяны агуулгыг харах юм бол Адония тэгээд юу хийсэн гэсэн блэ? 제단 그 성막에 가서 그 제단의 뿔을 잡았죠. За тэрээр гүйцсэн гэсэн тий гүүгээд босож очиод за хэдэрэл энэ чинь очиод тахлын ширээний эврээс зурж авсан гэсэн тий. 제단의 뿔을 잡은 이유가 있을 겁니다. Тэгээд тэр ингээд тахлын ширээний эврээс зуурсан гэдэг дээр бас шалтгаан байгаа. 죽어 마땅한 그 처벌받을 죄인이 가서 뿔을 잡는 이유는 자기가 긍휼을 얻고 자기의 긍휼을 베풀어서 죽지 않게 해주시기를 간절히 구하는 그런 행동의 표현입니다. Тэгээ энэ ингэ тийм ээ. Тахлын ширээний эврээс зуурна гэдэг нь юу судалтай гэхээр өшөөл нэгүсэл үзүүлж ам үзүүлээч амьд гаргаач гэсэн ийм илэрхийлэл болдог гинэ. Ийм өсөлтийн илэрхийлэл. 왜 제단 뿔을 잡으면 긍휼을 베풀어야 되는 겁니까? За яагаад тэгвэл хүн тахлын ширээний эврээс зурх үед тэр ингээд амийг хэлтрүүлэх хэрэгтэй гэдэг юм болоо. 제단 뿔이라는 그 제단 뿔이라는 부분이 제단의 한 부분이 뿔인데요. 제단 뿔이라는 것이 어떤 용도로 쓰이는지 누가 알고 계시는 분 계십니까? Манайхан донд тэгвэл одоо тахлын ширээний эвэр гэдэг чинь тахлын ширээний нэг хэсэг гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр эвэрний онцлогийн талаар мэдж байгаа хүн байна уу? Нөгөө эвэр чинь нөгөө бурхны нөгөө хүч чадлыг илэрхийлдэг гэдэг үзчихсэн те. Тэгэхээр ханаанымын 능력을 зуурсан болов гэж бодод байна. Гэмшээ зуурсан болов. Бурхнаас зурж байгаа болов гэж бодож байна. 그러니까 뿔은 그 하나님의 그 능력을 상징하는 것이라 생각을 하는데요. 그렇기 때문에 뿔로부터 잡았다는 뜻은 하나님을 이렇게 잡았다는 뜻이 아닌가 싶다고. 네. 예. 그것도 어느 정도 맞는 부분이 있는 그것도 이제 틀린 말은 아닙니다. За нэгдүгээр бол тэр бол бас байж болох хариулт байна. 더 중요한 것 Өхлийн төлөөснөөс юу хуучин гэрээний үед дахил өргөөд мал өгтгөөсөн штэ. Толгойн дээр ингээд тавиад одоо өөрийнхөө шийдлийг шилжүүлж байгаа. Тэр шиг юу юм болоо үлдэх юм болоо? 일단은 그 뿔로부터 잡았다는 뜻은 옛날에 그 구약 시대 때 본인 자기 자신의 범죄를 위해서 제물을 드렸었잖아요. 근데 제물을 드릴 때 그 제물의 머리에다가 손을 대고 본인의 지은 모든 죄를 그 동물한테 넘기고 그렇게 해서 제사를 드렸던 걸로 알고 있는데 그런 식으로 하는 그런 행동이 아닐까 싶다고 하는데. 예. Тийм дээрээс дахид өргөжчихсэн юм жогон байна хуучин гэрээ болох. Үгүй хаа. Мал өгчихсэн. 네. 예. 아니 харалт биш юм байна гэсэн тийм. За тайлбараа яасан. За тэгвэл та зүгээр хэлээд өгчөө гэлж үү.
자, 목사님께서 예, 목사님의 그 설명을 듣고 싶다 하는데. 예. 지금 말한 대로 속죄의 제사를 드리고 나서 그 피를 가지고 어떻게 했느냐가 중요한 건데요. Мгм. Нөгөө нэг саяны хэлсэнчлэн тэр нөгөө гмийн уучлалын төлөө дахиад өргөж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө цусыг нэг цацахтаа хааш нь цацж ирсэн бэ гэдэг нь чухал гэнэ. 제단 밑에 피를 부으면서 그 피의 일부를 그 제단 뿔에 피를 발랐습니다. Тэгээд нөгөө нэг цусыг ялангуяа тахлын ширээнээ доод хэсгэрөө цусыг ингээ урсгадаг. Тэгэн гутаа дахиад нэг хэсгийг болохоор тахлын ширээний тэр эвэрлөө цацдаг гэсэн юм. 피는 죽음을 가리키는데 그 제물의 죽음은 우리를 위한 예수 그리스도의 속죄의 죽음이죠. За тэгээд тухайн үед цус гэдэг болохоор чинь нийтлэр өвхөл гэсэн утга шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бас энэ цусгаар дамжуулаад бидний гмийн уучлал дээр ярих юм бол эзэн Есүсийн талаар бас тэмдэг болж байгаа тийм. 그리고 예수님의 죽음은 우리의 죄를 사하는 권세가 있다라는 것을 우리에게 알려주시는 거예요. За бас тэн дээр юу гэдэг гэхээр эзэн Есүсийн цус бол бидний одоо бүх гэмүүдийг уучлах эрх мэдэлтэй гэдэг бас илэрхийлсэн байдаг. 예수님의 죽으심을 항상 기억을 하고 주님의 권세 앞에 굴복하겠다라는 그런 의미가 있는 겁니다. Тэгэхээр бид нэр тийм учраас Есүсийн одоо бидний төлөөс урсгасан тэр цусыг үргэлж санахтаа би уучлал авсан шүү гэсэн ийм эрхтэйгээр тэ ингэж амьдрах хэрэгтэй гэдэг хүмүүс. 그러니까 주님의 권세를 거스린 것이 죄이기 때문에 이제 그것을 중지하고 권세 앞에 앞으로 굴복하겠다라는 그런 고백을 자기도 똑같이 그 고백을 제물을 드리는 걸 절차를 생략하고 그걸 자기도 거기에 참여하겠다라는 의미가 있는 거죠. Тэгээ хүн эзэн Христийн өмнө нэг ирсэн бол тэр цусны гавьяагаар би уучлагдсан гэсэн энэ итгэлээр тэгээ өөрөөр хэлэх юм бол итгэлээр толгоогоо өргөөд талархаж явах. Мөн энэ цусны одоо энэ авралын үйлсэд би бас оролцох ёстой гэсэн ийм оролцох ёстой гэсэн итгэлээр ингээ алхах ёстой байдаг. сэтгэлээр. 그래 간단히 말하면 이전에 자기가 했던 죄, 그러니까 이전에 지었던 죄를 이제 죽은 것처럼 끝내고 중지할 거니까 자기에게 긍휼을 베풀어 달라는 그런 마음의 표현입니다. 여기 그 뿔에서 잡는 것은 그거 네, 맞는 뿔에 건가요? 잡는 행위는요. 예, 예. Тэгэхээр энэ Адониагийн үйлдэл гэсэн яг тэр гэнэ. Одоо тэр Эврес барина гэдэг чинь би дахиад цусны өмнө ирж байгаа гэсэн утга байна. Тэр утгаараа би энэ Эврес барихаас өмнөх хүртлээр янз бүрийн гэм үйлдэлсэн байж болно. Гэхдээ одоо би Эврес зурчлаа. Энэ Эврес зурсан учраас миний гэм эзний өмнө цагаат хатсан гэж үзэж байна. Тэ? Тэгээ би Эврес зурсан учраас намайг ингээд алах байхаа гэж ингэж үзэж байгаа гэсэн. 그래서 레위기 4장 16절에서 18절 적어 놓으시고요. За Левит 4-ийн 16-аас 18-ыг та бичиж аваарай. 거기 제물의 피, 속죄 제물의 피를 가지고 하는 행동들이 기록되어 있습니다. За энэ дээр харах юм бол юу гмийн уучлалын төлөөх те гм цагаат талын уучлалын төлөөх өргөлүүдийн талаар байж байгаа. Ямар өргөл авах талаар. 그래서 그 제단 뿔에 하는 행동은 거기에 제물의 피를 바르는 행동을 하는 거예요. За тэгэхээр тэн дээр харах юм бол тахлын ширээн дээр цус ингээд цацж байгаа ийм үйлдэл байж байгаа. Энэ бол гмийн уучлалыг одоо бэлэгдэж байгаа. Тэ ийм үйлдэл байгаа. 그래서 그 뿔에는 항상 피가 발라져 있고 묻어 있습니다. За тийм учраас тэр эврэн дээр юу байгаа гэхээр үргэлжлээд цус цацаастай цус ингээд одоо цус түлхэстэй гэсэн үг. 이 두 가지 의미, 그 제물의 죽음에 자기도 같이 참여해서 이전에 자기가 죽어진다라는 의미가 있고, 두 번째는 하나님의 권세 앞에 굴복하겠다라는 그런 고백이 같이 포함된 행동이죠. За өөрөөр хэлэх юм бол эврэн дээр очиод эврнээс зуурсан гэдэг нь ямар утгатай гэхээр хоёр утга байгаа гэсэн. Сая хэлсэн тайлбаруудаа хэдүүлээ дүгнээд хэлэх юм бол нэг утга нь болохоор
За эндээс одоо энэ эвэрнээс барьснараа миний энэ эвэрнээс барих хүртэл хийжсэн бүх үйлдэлүүдээ би алидэн өвчлөө шүү гэсэн утга. За тэгээд эвэрнээс бас зуурснараа одоо би эзний нэгүслээр шинэ хүн болж байгаа шүү гэсэн утгаас явж байгаа. 그래서 거의 대부분의 죄들이 그런 철저한 회개가 있을 때 죄를 다시 짓지 않겠다는 회개가 있을 때 다 용서받았습니다. За тэгээд харин эзний өмнө яадаг гэхээр таглын ширээн дээр ирж байгаа хүмүүс гэмээ уучлуулахдаа одоо тэр чин сэтгэлийн гэмшилтэй ирдэг те. Тэр гэмшил нь болохоор чинь дахиад энийг үлдэхгүй те. Би алидэн одоо энэ тавд үсэн амьд байгаа нь би биш метр Христ байгаа гэдэг шиг те. Одоо ийм гэмээсээ би дахиж ингэ ирэхгүй гэмээг дахиж ирэхгүй гэсэн юм агуулга явж байна. 그런 그 재단불을 잡는 일이 용서를 받지만 거기에 해당이 안 되는 예외가 되는 그런 조건이 있습니다. 거기에 해당되지 않은 조건이 있어요. За гэхдээ ийм юм байна. Бүх хүн тэгвэл хавар тэр эзний таглын ширээний эвэрнээс нь зураад авах үгүй. Зарим тохиолдолд эвэрнээс зурсан ч гэсэндээ уучлагдахгүй гин гэж бас байгаа. 출애굽기 21장 14절 읽어주십시오. 출애굽기 юм уу? 예, 출애굽기 21장 14절이요. За хин нэг нь Гитлэл номны 21-ийн 14-өөс ч өөрөө. Гитлэл номны 21-ийн 14. 지금 잠시 후에 무슨 저기 그 문도 두드려가지고 잠깐 열어주고 올게요. 네, 예. 21-ийн 14-ийн 21-ийн 14 гэсэн үү? 21-ийн 14. Хэрэв хүн хөршөө алхаар төлөвлөж сайн санаатаагаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг өхүүлэхийн тулд миний дахлын ширээнээс салгаж ав. 아멘. 아멘. 이 구절은 짐짓, 그러니까 일부러 고의적으로 사람을 죽이면 그 사람은 여기 단에 있다 할지라도 끌어내서 죽이라고 그렇게 기록돼 있죠. За энэ дээр харах юм бол гарч ийн тийм ээ. Санаатайгаар хүний амийг бүрлэх юм бол гэсэн бэ. Тэр хичнээн тавраад юунаас тий эвнээс уурсан ч гэсэндээ түнд чирч гарч ирээд ингээ хөнөх хэрэгтэй гэсэн. 사람을 죽인 것은 돌이킬 수 없는 사람을 다시 살릴 수 없기 때문에 너무 큰 범죄를 한 겁니다. Тэгээ хүний амь насыг бүрлгэнэ гэдэг бол нэг бүрлэгч юм бол буцаагаад одоо уучлаарай гэд буцаагаад сэхэдэг юм биш шүү дээ тий. Тэр утгаараа эзний өмнөсөндөө уучлахад хэцүү ийм асуудал байна. 성경은 하나님의 말씀은 살인자는 반드시 죽어야 하는 것이 하나님의 법입니다. Эзний үгэн дээр ч гэсэн байж байгаа юм уу? Алуурчны заавал алах ёстой гэсэн юм агуулга байгаа. 살인자를 죽이지 않고 그냥 놔두게 되면 또 다른 그 피해자가 계속 생기게 됩니다. Яагаад тэгэхээр хэн нэгэн хүн одоо тий хүний алсан ийм хүн байлаа гэхэд түүнийг хурдан одоо устгахгүй бол дахиад хэн нэгэн хүн алагдах болно гэсэн үг. 그래서 다른 사람의 생명을 살리기 위해서 살인자는 죽어야 되는 거예요. Тийм учраас бид нар яах ёстой гэхээр бусд хүмүүсийг нэгийг нь алууллаа гэхэд дахиад өөр хүмүүсийг хамгаалахын тулд яах ёстой вэ? Тэр одоо тий алуурчныг заавал ингээд үгүй хийх хэрэгтэй гэсэн. 그래서 살인죄는 자기 목숨을 내놓는 것밖에는 다른 해결 방법이 없는 겁니다. Тэгээ хүн алсан тийм хэрэгтэнгүүд яах гэхээр тийм учраас заавал амиараа төлөхөөс өөр ямар нэгэн одоо харж үзэх зүйл байхгүй. 앞으로 이어지는 내용을 보면 여기 재단불을 잡은 사람이 또 한 명 있습니다. За цаашаа нь ингээ харах юм бол эзний таглын ширээний эвэрнээс зурж байгаа бас зурсан талаар бас нэг хүний түүх бас байдаг. 요압이
요압 장군이 또 제단에 가서 제단불을 잡은 일이 있죠. Тэгээ тэр болохоор чинь цэргийн жанжин Йоб байсан тий. Йоб очиод эзний тахлын ширээс зуурсан тохиолдол байдаг. 그 이제 2장에 이제 2장 뒤에 부분 29절에 나오는데요. Цаашаа харах бол аяндаа гарч 2-ын 29 дэх эшлэлээр гарч байгаа. 근데 요압은 용서받지 못하고 끌어내서 거기서 죽임을 당했어요. Тэгээ харин Йобын хувьд болохоор тэрээр саяны үгийн дагуу тий хичнээн Эврээс зуурсан ч гэсэндээ түүнийг татаж шир шаргаж ирээд алсан байдаг. 그것은 요압이 잘못하지 않은 여러 사람을 잘못하지 않은 사람을 죽인 그 일 때문에 그런 거죠. Тэгээ яагаад тэгэхээр Йоб гимгүү олон хүмүүсийн зүсийг урсгасан байсан тий. 그래서 아도니아는 왕이 되려고 한 것은 정말 죽어야 마땅한 그런 죄는 맞습니다. Тэгэхээр эндээс харах юм бол Адониагийн хувьд болохоор чинь өөрөө тур мэдээж хаан болох гэж хичээсний хүний хувьд тэр яхааргүй өнхөх ёстой хүн байсан. 그러나 사람을 무고하게 죽인 일은 있지 않았습니다. Гэхдээ түүний хувьд яасан гэхээр хүний амийг тэр одоо урсгасан хүний цусыг урсгасан тийм гимиг үлддэг байсан. 그래서 스스로 왕이 되려고 한 그 죄를 철저히 버리기만 하면 그걸 조건으로 살려줄 수 있다라는 거죠. Тийм учраас тэр өөрөө буруу үйлдэл хийсэн ч гэсэндээ түүний тэр үйлдэлүүдийн одоо уучлаад өнгөрөөж болох хүч ийм агуулга байсан гэж үзсэн. 그래서 솔로몬이 거기에 맞게 이렇게 그 조치를 취했습니다. За тэгээд тэр утгаараа Соломон яасан бэ? Адониад үйлдэлсэн тийм ээ. Нэг удаа өнгөрөөсөн баг. 그래서 이 큰 15번째 15번 제목이요. За цааш нь явагдал одоо 15 дугаар сэдвээр орж байгаа. 솔로몬이 아도니아를 용서함. За 15 дугаар сэдв болохоор Соломон Адониаг уучлсан гэсэн. Өршөөлсөн. 51절부터 53절까지고요. За 51-ээс 53 дугаар ишлэл дээр байж байгаа. (51절부터 53절) 읽어 주십시오. Тэгээ. За би 51-ээс 53-ыг унших чинь Соломон хаанаас Адони айж байна. Хараалч тэрээр тахлын ширээний эврээс зууран өөрийн зарцыг сэлгэмдэж алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангаралыг хэмээн үглэж байна гэж дуултсанд Соломон хэрэв тэр зохист хүн бол түүний ширхэг үсч газар цунахгүй. Харин хэрэв бузар муун түүнээс олдвол тэр үхэг гэж хэлв. Соломон хаан түүнийг тахлын ширээнээс авчруулахаар илгээсэн билээ. Тэр ирж Соломон хааны өмнө өргөхөд Соломон түүнд гэртээ харигтун гэвэг. 아멘. 네. 아도니아의 행동을 솔로몬이 그 보고를 받았습니다. 그 소식을 들었습니다. За тэгээ Адониагийн одоо ямар байдалтай юу хийгээд байгаа гэдгийг нь Соломон хаанд мэдэгдсэн тий. 그때 솔로몬이 아도니아를 죽이지 않겠다라고 말을 했는데요. Тэр үед Соломон юу гэсэн бэлээ түүнийг алахгүй гэдэг талаар хэлсэн тий. 왕이 되려고 이렇게 시도했다라는 거는 그건 잘못이지만 그것 말고는 다른 죄를 짓지 않았기 때문에 그것을 용서해 준 겁니다. За тэгээ Адониагийн хувьд болохоор яасан тий хаан болох гэж аашилсан нь түүний хувьд буруу байсан боловч тэрээр хүн алж одоо монголоор хүн алж хүрээ талаагүй байсан тий. Тэр үүднээсээ түүнийг одоо Соломон хаан уучлсан гэж хэлсэн. 스스로 왕이 되려고 했던 것은 하나님의 뜻을 찾지 않고 인간이 자기 결정으로 모든 걸 하려는 것과 하려는 그런 그 죄를 보여주는 모습이죠. За ер нь бол хүн өөрөө одоо хаан болох гэдэг өөрийгөө хаан болгоно гэдэг нь болохоор чи юу гэсэн үг вэ? Өөрөө бусдын зөвшөөрлөхгүй өөрийгөө өргөмжлөж өөрөө шийд гаргасан тий шийдвэр гаргасан уул нь бол буруу үйлдэл байгаа. 그것은 어느 누구라도
그런 죄는 범할 수가 있는 그런 죄를 범하는 일이 많이 생깁니다. За тий харах юм бол ер нь бол өөрөө шийдвэр гаргаад өөрийнхөө аашлах ийм байдалтай байх үед хүмүүс янз бүрийн тий буруу үйлдэлүүдийг хийх гэдэг. 하나님의 뜻대로 따르지 않고 자기 생각대로 자기 원하는 대로 결정하는 것이 죄인 줄로 모르면서 사람들은 그 일을 하는 거예요. Тэгээ хүн яадаг гэхээр өөрийнхөө бодлоор ингээд бодлыг зөвгүй явахлаарэ Бурхны хүсэл юу байгааг анзаарахаа болчтой. Тэгээ өөрийнхөө бодлоор энэ зөв гэд ингээд явсараад хазаачдаг үе байдаг. 모를 때는 그런 일을 했지만 그것이 죄라는 것을 발견하고 난 이후에는 깨닫고 난 이후에는 더 이상 하면 안 되는 겁니다. За хүн яг магадгүй өөрөө мэдээгүй байх үедээ тий одоо бол сүнсээр балчээр тий би буруу зүйл хийж байна гэж мэдээгүй байх үедээ тэгж явж болно. Харин хүн дараад нь мэдээд ирэх үедээ дараад нь албаар тэгж бол явж болохгүй. 하나님의 말씀을 우리가 듣기 전에는 모든 걸 자기 마음대로 했지만 하나님의 말씀을 듣고 나서 자기 죄가 뭔지를 발견한 이후에는 그전처럼 행동하면 안 된다는 거죠. Тэг хүн тэг Бурхны хүсэл юу байсан гэдгийг мэдээгүй байх үедээ одоо яаж амьдарч ирсэн одоо тэрийг бол тэг тухайн хүн л мэднэ. Харин амьдарч явах хугацаанд Бурхны хүслээр биш амьдарч ирсэнийгээ мэдснийхээ дараа үргэлжлүүлээд тэгээд амьдраа гэж болохгүй гэсэн. 여기 아도니아가 살 수 있는 조건과 죽게 될 수 있는 조건 두 가지를 솔로몬이 말했습니다. За тэгээд Соломон хаан Адонигийн талаар ингээ хоёр юм хэлж өгсөн тий. За тэр үхэх хэрвээ тэр ингэсэн хоёр зүйлийг хэлэхдээ хэрвээ тэр ийм бол үхэн харин ийм бол амьдрнаа гэж хоёр юм хэлсэн. 지금의 잘못된 일에 대해서 그걸 뉘우치고 그걸 철저히 고칠 만한 기회를 하나님이 주신다라는 거죠. За тэгэхээр эхлээд юусэн гэхээр тэрээр харин түүний хийсэн үйлдэлээр шалтгаалаад эзэн бурхан түүнийг үйлдэлийг засахгүй юу гэдгийг шийднэ гэсэн. 요한계시록 2장 21절에 회개할 기회를 주었다라는 그 말씀이 나옵니다. Илчилэлт номны 2-ын 21 дээр юу байгаа гэхээр хүн уучлагдах боломжийн талаар ишлэл байгаа. 인생들에게 주어진 목숨의 시간은 다 회개할 기회를 주는 그런 시간들인 거예요. Хүнд бурхан юу гэдэг гэхээр гимших юм боломжийн хугацаа гэж өгдөг гэсэн. 그 기회를 낭비하지 않고 자기의 죄를 고친다면 살 수 있는 희망이 열리는 거죠. Тэгээд энэ одоо эзнээс өгөгдөж байгаа тэр боломж гэж байгаа тий. Боломжийн тэр цаг хугацааг үр дүнгүй дэмий хос өнгөрөхгүйгээр барьж авсан нэг нь амьдрах болно. 살 수 있는 조건은 여기 선한 사람이 된다고 하면 그는 절대로 해를 입지 않을 것이다 약속을 한 겁니다. За тэгээд Соломон одоо нэг өгсөн гэхээр амьд үлдэх боломжийг хэлж өгсөн тий. Хэрвээ тэр сайныг үлдвэл буюу тэр одооноос ингээд бурууга хүлээгээд юу ах юм бол эргэх юм бол тэр амьдч болно гэж хэлсэн. 재단뿔을 잡은 그 행위와 같이 자기 죄를 다 버리고 하나님의 권세 앞에 굴복하고 그리고 속죄를 믿으면 그러면은 전혀 해를 입지 않게 된다는 그런 말씀이고요. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ бол ямар ч ихний удаа ухаалаг зөв үйлдэл хийгээд эврээс зурсан байна тий. Харин яасан гэхээр эврээс зурсан шиг дандаа зөв үйлдэлүүд хийгээд буюу одоогийнхоор ярих юм бол гимээ гимшээд дахиж тийм үйлдэл гаргахгүйгээр бас эзнээс уучлал ирсэн гэдэгт итгэж итгэж явах юм бол амьдрнаа гэдэг хэлж гисэн. 그 악을 버리지 않고 다시 악을 범하면 그러면 그때는 반드시 죽게 된다는 말을 했습니다. Харин эсрэгээр нь те энийг удаа уучлсан ч гэсэн дахиад өөрийнхөө нөгөө энэ дураараа үйлдэх гэсэн бодлороо амьдраад ч юм уу те буруу гэсэн бодлоо өөрийнхөө бодлоор ингээд амьдраад ирэх юм бол алагдана гэдгийг Соломон тодорхой хэлсэн. 악이 다시 나온다는 것은 회개 자체가 되지 않았다라는 의미가 있는 거예요.
Хүн ер нь алдаа хийн. Тэрийг дахин давтаад байна гэх юм бол эсвэл өөрийнхөө бодлыг орхихгүй байна гэвэл тэр гэмшээгүй гэсэн үг шүү дээ. Тэ? 회개라는 것은 자기 잘못을 자기 잘못했다고 생각만 하고 있는 것이 아니라 마음으로부터 철저히 끊어버리는 게 회개입니다. За гэмшил гэж юу хэлдэг вэ? Хүн дотроо бодоод би ч арайч зэрэг буруу мэдчихтэй гэдэг ч юм уу. Зөвхөн дотроо бодоод байдаг зүйлийг хэлэхгүй. Гэмшил гэдэг бол үйлдэлтэй, үр дүнтэй байхыг хэлнэ гэсэн. 그래서 회개라는 것은 마음의 돌이켜짐, 죄를 마음으로 버리는 것이 회개이지, 그게 없다면 회개가 아닌 거예요. Тэгээ гэмшил гэдэг зүйл дээр миний сэтгэл зүрх, миний бодлын хандлага бүх юм өөрчлөгдөж бүтэн эргэхийг гэмшил гэж хэлдэг. 그러면은 기회를 줬는데도 악이 고쳐지지 않으면 그건 어떻게 된다는 겁니까? За тэгэхээр одоо түүний хувьд жишээлбэл ингээ боломжийг өгч байгаа ч гэсэндээ дотор байгаа өөрийн бодол те өөрийн тэм сөргөлдсөн бодлуудаа орхихгүй байна гэвэл энэ юу гэсэн утга вэ? 하나님의 긍휼을 입고서 그러고도 다시 죄를 지으면은 그 죄의 마음이 고쳐지지 않는다는 거죠. За тэгээ эзний нэгүсэл авсныхаа дараа дахиад би ингээд те өмнөх үйлдэлүүд шиг амьдраад байна гэх юм бол эзний өмнө одоо тэр гэмт сэтгэлээ шийдвэрлэг байна гэсэн үг. 제대로 벌하지 않는 것은 기회를 주시는 것이고요. За тэгэхээр харин юуны эзнээс өгөгдөж байгаа тэр боломжийг буюу тэр цаг хугацааг байрш авснаар хүн яадаг гэхээр өөрчлөгддөг. 기회를 주시는 것은 죄를 다시 범치 않는 조건으로 기회를 주시는 겁니다. За тэр бурхан тэгвэл хүнд яагаад ийм боломжийг өгдөг вэ гэхлээр чи энэ үйлдэлээ өнөөдөр таслан зогсоочхоо гэж ингээд түүнд сануулгын үүднээс боломжийг өгдөг. 가늠한 여인을 사람들이 끌고 왔을 때 돌로 쳐 죽이지 못하게 하고 예수님이 살려주지 않았습니까? Нөгөө нэг юу байдаг те энэ завхаржоод баригдсан нэг эмэгтэй байдаг. Тэгээд тэр эмэгтэй хүмүүс чирч авчираад Иесус чулуугаар шитгэж явах үед нь Иесус тэр хүмүүсээ түрдээ зогсоодог тийм ээ бойлуулдаг. 살려주시는 조건은 다시 그 죄를 범치 말라는 조건으로 살려주신 거예요. Тэгээ Иесус тэр эмэгтэйг аварсан шалтгаан юу гэдэг вүлээ? Дахиж нүгэл үйл дээрээ гэдэг шалтгаанаар аварсан байдаг. 그래서 그 죄를 다시 짓지 않고 철저히 회개해야 그 여인은 구원을 받는 겁니다. Тэгэхээр тэр эмэгтэйн хувьд те дахиж тэр үйлдэлийг хийхгүйгээр те хүн шиг амьдрснараа эзнээс ингээ авралыг авагдчих. 또 어떤 병자를 고쳐주신 것도 더 심한 것이 생기지 않도록 더 심해지지 않도록 죄를 짓지 말라고 말씀하셨죠. Тэгээ эзэн бурхан бас тэгэхээр явралгаа зүйл дээр гэмт зүйлүүдийг надад сануулж байна гэх юм бол чи энэс хойш бол илүү бүр гүнзгийх гээд бүр ингээд одоо хүндрэх гээд байгаа учраас тий одоо энийг болоо гэдэг үднэс ингээд хүнд өөрийгөө сануулж өгч гэмших боломж олгодог. 병이 고침받고 나서 다시 재발하면 치료가 더 어려워지는 겁니다. Энэ яг өвчнөд адилхан гэж өвчин гэдэг зүйлийг бид нэр буутахаас өмнө эдгэх хэрэгтэй. Гэхдээ эмчилгээ авч ирсэн тэр дахиад сэдэрнэ гэвэл яа гэсэн үг вэ? Бүр хүндэрнэ гэсэн үг тий. 죄를 용서받은 이후에 그 죄를 다시 짓게 되면 그게 회개가 되지 않고 또 고쳐지기가 어려운 거예요. Хүн ч гэсэндээ ялгаа ахгүй эзэн тэр хүнд гэмших боломж өгөөд тэр хүн нэг удаадаа гэмссэн юм шиг болоод өнгөрч болно. Гэтэл дахиад гэмиг үйлдэхэд ирэхлээр яадаг гэхээр эзнээс дахиад их анхны шиг өгөгддөг тийм одоо боломж гэдэг зүйл хэцүү болж эхэлдэг. 그래서 자기 죄를 깨닫고 그 죄 때문에 망하지 않도록 하나님이 기회를 주실 때는 철저히 그 죄를 끊어버려야지만이 생명이 사는 길로 가는 겁니다. Тэгээ тийм учраас бид нар ялгаа авахгүй эзэн надад сануулж өгч байна. Намайг гэмших боломжоор зөвшөөрч өгч байна гэх юм бол тэр ямар чухал боломж вэ гэдэг бид нэр ойлгож ингээд шүүрч аваад тэр байдлуудаас ингээд хурдан эргэх нь айгүй чухал байдаг. 잠깐 쉬었다 하겠습니다. За хэдүүлээ түр амарч байгаад оръё.
이제 1장은 다 끝났고요. 이제 2장으로 들어갑니다. За хэдүүлээ нэгдүгээр бүлгээ дууссан шүү дээ тий. Одоо хоёрдугаар бүлгээ орох гэж байна. 2장의 그 핵심 교훈은 솔로몬이 나라에서 악을 제거함입니다. За хоёрдугаар бүлгийн гол сэдэв юу гэхээр Соломон улсаасаа бузар мууг зайлуулсан гэсэн юм сэдэв байна. Соломон улсаасаа бузар мууг зайлуулсан. 그리고 이제 첫 번째 큰 제목은 솔로몬에게 한 За эхний сэдэв юу гэхээр 솔로몬에게 한 다윗의 유언. за нэгдүгээр сэдэв болохоор Соломонд өгсөн Соломонд өгсөн Давидын хүсэлт гэсэн юм сэдэв байна. 1절부터 9절까지고요. За 1-ээс 9-р ишлэл байгаа. 여기 이 그 유언 마지막으로 그 남긴 말은 이제 크게 두 가지로 나눠집니다. За энийг хүсэлт гэхээс л хөдөлөө нөгөө гэрээслэл гэдгээр нь бас авъя. За энэ гэрээслэлийг болохоор хүсэлт буюу гэрээслэл тий. За энийг хөдөлөө хоёр хэсэгт хоёр одоо том зургаар авч үзэж болно. Хоёр хэсэг болгоод 하나님의 말씀을 마음에 지키고 그대로 행하라는 그런 당부가 한 가지고요. За нэгдүгээр хүсэлт нь болохоор эзний үгийг сэтгэлдээ бат бариад түүний дагуу үйлдэрээ гэсэн юм агуулга байна. 또 악을 행한 자에게 또 선을 행한 자에게 각각 거기에 대해서 보응을 하라는 거죠. За хоёр төгсөлт нь болохоор хүн болгонд буюу сайныг үйлдэлсэн хүмүүс болон мууг үйлдэлсэн хүмүүст аль алинд нь хариуг нөгөөрэй гэсэн юм хүсэлт байна. 그래서 이 크게 두 가지로 나눠진 이 유언의 내용은 이제 작게는 자세히 하면 6개의 내용으로 나눠집니다. За хэдүүлээ одоо энийг бас дотор нь маш олон хэсэг ингээ хувааж үзэх гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр эхнийхийг нь болохоор дотор нь 6 хэсэг хувааж үзсэн. 그래서 그 가운데 첫 번째 작은 1번. За тэгэхээр нэг жижиг нэгийн нэг гэж явна гэсэн үг. Нэгийн нэг нь болохоор 힘써 대장부가 되어라. за эхнийх нь хэсэг болохоор за хүчтэй байж хүчтэй байгаарай гэсэн хэсэг байна. 비장부가 대장부는 이제 강한 남자, 힘 있고 용기 있는 남자, 예. 그러니까 용감한 남자가 되어라 이제 그거죠. А тэг ихний хэсэг болохоор хүчтэй байгаарай. Хүчтэй байж хүчрэг болоорой гэсэн юм хэсэг. 1절과 2절이고요. За 1-ээс 2 дугаар ишлэл байгаа. 1절과 2절 읽어 주십시오. За 1-2 дугаар ишлэлийг уншия. Давидын өфөх өдрүүд төвхөж ирэхэд тэрээр хүү Соломонд зааварлан би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж эрхэн гэдгээ харуулаарай. 아멘. 아멘. 이 말은 용기 있고 담대한 자가 되라는 말인데요. 지금 읽은 이 구절은 내용은 담대한 자가 되라는 그런 말인데요. За энэ дээр харах юм бол тэг хүчрэг нэгэн болоорой гэсэн утга гарч ирж байна тийм. 선을 행하기에 하나님의 뜻을 행하기에 담대하라는 거죠. Өөрөөр хэлэх юм бол энэ юун дээр хүчтэй гэж ярьж байна гэхээр эзний хүслийг биелүүлэхдээ хүчтэй байгаарай гэсэн утга гарч ирж байна. 그냥 남자가 되어라라는 말 아닙니까? 이 지금 이 구절이요. За тэгэхээр энэ агуулга бас зүгээр чинь нэг сайн ир болоорой тийм манай харуулт сайн ир болоорой гэсэн утга ерөөсөө биш байгаа. 모든 남자가 다 용감할까요? Ер нь бол эрэгтэй хүнгээ төдөлөд бодох юм бол бүх эрчүүд хүчтэй тийм зөрөгтэй байдаггүй. 여성과 비교했을 때 남성이 더 이렇게 용기가 있다라는 거죠. Яг уу эмэгтэй хүмүүстэй харьцуулах юм бол
эр хүн гэдэг утгаараа зоригтой, хүчтэй ийм байх ах. 그래서 우리 모든 인생들은 연약한 가운데 있지 않고 강한 마음의 담대함을 가져야 된다는 걸 말씀하는 겁니다. Харин энэ дээр Давидыг хэлсэн агуулга юу юм гэхээр мэдээч хэрэг хүн юм чинь зарим тохиолдолд сул болно те. Гэхдээ ямар ч үед эзний үгэн дотор хүчрэх байгаарай гэж хэлсэн гэсэн үг. 고린도전서 16장 13절 읽어주십시오. За 1-р Коринт 11-ийн 16-гийн 13-ыг нэг уншчихгоорой. 1-р Коринт 13 16-гийн 13. 1-р Коринт 16-гийн 13-ыг нэг уншчихгоорой. За 16-гийн 13. Сэрэмжтэй бай, итгэлтэй бат загс, иршүүд бай, хүчтэй бай. 아멘. Амен. 남자답게 강하라는 것은 남자 성도, 여자 성도 모두에게 주시는 말씀입니다. За ер нь бол энэ дээр байгаа тий иршүүд бай гэсэн энэ агуулга болохоор ганцхан эрэгтэй итгэгч нарт өгч байгаа агуулга биш байгаа. Эрэгтэй эмэгтэй бүх итгэгч нарт өгч байгаа юм үг байгаа гэсэн. 이것은 육체의 강함을 말하는 게 아니고 마음의 용기와 마음의 강함을 말하는 거죠. Яагаад тэгэхээр энэ агуулга болохоор хүн махбодын хувьд юм уу энэ махан бодтой хүмүүний хувьд хэлэж байгаа юм ерөөсөө биш. Энэ харин сэтгэл зүрхээр сүнсээрээ гэсэн утга. 남자도 몸이 약해지면 마음이 약해지지 않습니까? Тэгээд ер нь бол эрэгтэй хүн гээл хүчтэй байх хэрэгтэй биш шүү дээ тий. Эрэгтэй хүн бас хүч сулрах юм бол сулардаг тий. Сулрахлаар сэтгэл зүйч гэсэн дагаа сулардаг. 그러나 가장 젊을 때, 가장 힘이 있을 때 남자는 세상이 두려울 것이 없는 그런 상태인 거예요. Тэр харин эрэгтэй хүн яадаг гэхээр хамгийн залуу үедээ хамгийн эд оргилсан тэр хүчтэй үед болохоор юу ч гэсэн гэд амжуулах гэсэн тийм урам зоригтой байдаг. 나이가 많고 적고 남자이고 여자이고를 가리지 않고 모든 성도는 다 그와 같이 강한 남자와 같이 마음이 용감해야 된다는 거죠. Гэтэ яг тэр оргилдог тэр эд залуу насны үеийн урам зориг шүү тийм урам зоригтой байхыг энэ Библиэр хэлж өгч байгаа гэсэн. Тэгэхээр ганцхан ирчүү тийм байх хэрэгтэй гэсэн утгаар биш те. Эмэгтэй хүн ч тэр итгэл дотроо итгэгч нар бид нэр сүнсэн дотроо ийм урам зоригтой галтай цогтой байх талаар хэлж өгч байгаа гэсэн. 그러면 어떻게 우리가 마음이 강해질 수 있을까요? Тэгвэл бид нэр тийм байе гэвэл яах ёстой вэ? 나는 강해질 거야 라고 마음 먹는다고 강해집니까? Хүн за би хүчтэй байя гэд бодглохлоор шууд бодсон дагуу болно гэж байх уу? 그냥 원하기만 한다고 되는 건 아니죠. Тэгээ хүн за би хүчтэй болмоор байна гэд хүслээ гэхэд хүслийнхэн дагуу шууд одоо тий хуурдаг юм бас биш байгаа. 자기가 자기를 강하게 만드는 것이 아니라 하나님에 의해서 강해질 때 진정으로 참으로 강해지는 겁니다. За хүн өөрийнхөө хүслийн дагуу өөрийгөө хүчрхэгжүүлдэг биш харин хүн Бурхны хүсэл дээр анхаарлаа тавиад ирэх үед яад гэхээр аяанда ингээд тэнхэрч эхэлдэг тэнхэрч. 강해지는 방법을 성경으로 설명할 건데요. За хэдүүлээ Библиэр одоо Библийн ишлэлүүдээр дамжуулаад тэр хүчрхэгждэг аргуудыг суралцъя. 먼저 시편 31편 24절 읽어주십시오. За одоо тэгэхээр хэдүүлээ Библи уншиж байгаа болохоор та хэд маань уншихад бэлэн байж байгаа. Нэгдүгээрх нь болохоор Шипион 31편 24절. За эхнийх нь болохоор дуулал 31-ийн 24-ийг харъя. Дуулал 31-ийн 24. Дуулал 31-ийн 24. 24. Эзэнт найдагч бүртээ тууштай байж зүрхээ зоригтой байлгах тоо. 아멘. 여호와를 사모하고 늘 바라보고 앙망하면 우리 마음이
강하고 담대하게 된다는 겁니다. За энэ дээр хэлсэндээ хүн яавал зөрөгтэй болох вэ гэсэн чинь эзэнт найдвал тэгээ бас тууштай байх юм бол тэг зүрхэн дотор ингээ зөрөгтэй байх болно гэж хэлж гисэн. 지금 이 말은 하나님을 믿고 의지하는 그런 마음의 상태를 말하는 거예요. За энэ агуулгад чинь яаж вэ те эзэнт итгээд түүнийг дуулууртаа тагж байгаа хүмүүсийн байдлыг хэлж штэ тийм ээ. Хүний зүрх сэтгэл ямар байдаг вэ гэсэн чинь тийм хүмүүс зөрөгтэй байдаг гэж хэлсэн. 하나님을 의지할 때 하나님이 내 안에 함께 계심이 느껴집니다. Хүн бурханд найдах үедээ эзэн өөртөө хамт байгаа гэдгийг мэдэрч чаддаг. 하나님과 함께하는 마음은 그 자체가 평안이고요. За тэгэхээр бурхан өөртөө хамт байгааг хүн мэдрэхдээ бас амар тайвныг мэдэрдэг давхар. 그 평안은 악조건 가운데서도 변동되지 않고 흔들리지 않아요. Тэгээ тэр амар тайван гэдэг зүйлийг мэдэрч тэр амар тайван нь нөхцөл байдал ямар ч хэцүү байсан гэсэн хичнээн төвдөн байдалд байсан ч гэсэндээ тэр амар тайвныг ингээд хүн алдахгүй мэдэрч идэг. Бурхан хамт байх үед. 그러니까 그 평안한 마음을 가지고 어려운 조건을 힘든 일들을 대할 때 그 평안이 흔들리지 않으니까 그것이 담대함이고 그것이 강함이죠. За тэгэхээр энэ байдал нь буюу хичнээн төвдмөр нөхцөл байдалдээс ч гэсэндээ амар тайван байгааг бурхантай хамт алхахдаа эзэн найдахдаа амар тайвныг мэдэрч байгаа энэ хүн зүрх сэтгэл дотор ямар байдаг гэхээр хүчрхэг байдаг. 또 한 구절 디모데후서 2장 1절 읽어주십시오. За дахиад нэг агуулга 2-р Тимот 2:1-ийг уншиж өгөөрэй. 2-р Тимот 1:2-ыг харъя. 2-р Тимот 2:1. 2-р Тимот 2:1. Иймч хүмүн Христ Есүст буй нэгүслэр зоригтой бай. 아멘. 아멘. 예수 안에 있는 은혜 가운데 우리가 있으면은 우리가 강하게 된다는 거죠. За энэ дээр харах юм бол хүн ямар үед зоригтой байдаг вэ гэсэн чинь Есүсийн дотор байгаа тэр нэгүсэл дотор багтж явах юм бол тэр дотор ингээд тий байж чадах юм бол хүн зоригтой байдаг юм аа гэж хэлж байна. 예수 안에 있는 은혜라는 말씀은 예수께서 우리에게 가르쳐 주시는 말씀의 그 깨달음을 말하는 겁니다. За энэ болохоор эзэн дотор байгаа нэгүсэл гэж юу хэлж байна вэ? Эзэн танд өгсөн тэр эзний үгийг ухаарахыг хэлж байгаа гэсэн. 우리 주님께서 깨닫게 하신 말씀을 늘 마음에 간직하고 있으면 그 깨달음이 내 마음을 붙잡는 것처럼 그렇게 마음에 든든함이 느껴집니다. Хүн эзнээс өгөгдөж байгаа үгийг ойлгосон тэр ойлголтоос зуурах үед хүн яадаг гэхээр эзний тэр босгон байгуулалт болон зоригжуулалтыг мэдэрдэг. 언제나 말씀 가운데 우리가 거하는 것이 항상 강하고 담대함을 유지해 나가는 방법입니다. Бид нар тэр урам зориг гэдэг зүйлийг эрт зориг гэдэг зүйлийг мэдэрмээр байгаа бол бид нэр эзний үгэн дотроос тэр зууралтан дээрээсээ болторхгүй байх нэг чухал гэж. 우리가 강하고 담대해지는 방법 두 가지를 말했습니다. За тэгэхээр хэдүүлээ эндээс харах юм бол та зоригтой эрт зоригтой хүчрхэг байх аргуудаас хоёр зүйлийг төлөө суралцлаа тийм ээ. 세 번째 방법은 간절하게 기도하는 것이 세 번째 방법이에요. За гурав дахь нь болохоор дахиад нэг арга байгаа. Тэр нь болохоор тууштайгаар залбирах гэж. 대적이 위협을 해도 거기에 위축되지 않고 두려워하지 않는 방법은 하나님 앞에 기도하는 거죠. За тэгэхээр эзний өмнө нөхцөл байдал таныг ингээд байд гарахгүй болгоод хэцүү байдалд орсон ч гэсэн та эзний өмнө сүгдэн суугаад түүний ингээд зааврыг хүсэмжлэх нь бас зөрөгтэй байх нэг шалтгаан болдог. 예수님이 십자가 죽으시고 승천하신 이후에
여전히 그 핍박이 있었습니다. За тэгээд та нар хэдүүлээ харах юм бол 1-р зууны үед буюу эзэн Есүс Тэнгэр рүү өргөгдсөний дараа итгэгч нарын тунд маш тийм хүчтэй хавчлага өргөндөг. 부활하신 예수님에 대한 복음을 전하지 못하게 막았어요. Тэгээ ямар хавчлага өргөнсөн гэхээр Иесус амилсан гэсэн тэр мэдээг дамжуулахгүй гэсэн юм хавчлага өргөнжсэн. 그 가로막는 그 핍박의 두려움 가운데서 제자들은 하나님 앞에 간절히 기도했죠. Тэгээ тэр үед элч нарын хийсэн зүйл нь болохоор эзний өмнө хичээнгүйлэн залбирсан залбирлаад. 담대히 복음을 전할 수 있게 해달라고 그렇게 기도했습니다. Тэд нэр юу гэж залбирсан гэхээр бид нэр зоригтойгоор таны энэ сайн мэдээг дамжуулж чадах тусалж өгөөч гэж залбир. 그러니까 그 기도의 응답이 담대해짐으로 응답이 내려왔습니다. За тэрний тэр залбирлын хариу нь бас яадаг гэхээр зориг одоо хүмүүс чин зүрх зориг болж ирсэн байдаг. 사도행전 4장 31절 이것도 읽어주십시오. За хэдлээ энийг харъя. Энэ хаана нэ гэхээр Үйлс номны 4:31 дээр байж. Үйлс номны 4:31 дээр энэ агуулга. Аашгүй. Ийхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь дөргив. Тэд бүгд ариун сүнсээр дүүрч Бурхны үгийг зоригтойгоор ярьцгаа. 아멘. 아멘. 기도가 마치자 성령님이 그 마음 가운데 임하실 때 그때 담대함이 주어졌습니다. За тэд нэр залбирч явах үед яасан гэсэн бэлээ. Залбирч дуусны дараа газар дөргиж ариун сүнс ингэ бууж ирсэн буюу ариун сүнсээр тэднэр дээр ингэ урам зориг ирсэн гэсэн. 성령님이 임하시면 우리 마음이 이전과는 다른 마음으로 바뀌어져 버리는 거예요. Хүний дотор ариун сүнс бууж ирэх үед яадаг гэхээр хүний зүрх сэтгэл ингэ өөрчлөгддөг. 하나님이 주시는 마음은 결코 두려워하는 마음이 아니고 항상 담대하고 평안한 마음입니다. Тэгээ бидний Бурхны өгдөг Бурхан хүнд юу өгдөг вэ? Айдсыг өгдөггүй. Харин хүчийг бие захирах байдлыг ингэж өгдөг. 그러니까 다윗이 솔로몬에게 당부한 것은 이러한 방법으로 담대함을 얻으라는 것이지 스스로 담대함을 얻는 되지 않은 방법은 말한 게 아닌 거예요. Тэгэхээр Давид одоо Соломонд захиж штэ тийм ээ. Захаас буюу одоо хэлж өгч байгаа хүсэлтэй. Тэр үедээ үсгэлээр чи ямар нэгэн байдлаараа хүчрхэгжээрэй гэдэг нь өөрөө хүчтэй байж харгуудаг болоорой гэсэн утга биш тий. Хүчрхэгжихийн тулд эзнээс зуураарай гэдэг хэлж өгч. 두려움, 몸이 약하고 아무 힘이 없는 사람도 이와 같은 믿음을 가지면 누구보다도 가장 담대한 믿음을 가질 수 있었어요. 있습니다. 예, 있습니다. Ер нь бол ямар ч хүн эзнээс юм урам зориг авч болдог. Тэр бүх хэл ингээд биеийн сулд орой үнэхээр хэн харах гэсэндээ энэнд яаж хүч байдаг юм бэ гэж хэлмээр ийм хүнд ч гэсэндээ эзнээс хүчийг олох боломж байдаг. 우리 한국에 전쟁이 일어났을 때 우리 같은 민족끼리 전쟁이 일어났었던 때가 있었는데요. Солонгосын талаар хэдлээ бодож үзэх юм бол нэг үндэстэн мөртлөө хоёр тал болоод байлдсан Солонгос тэгсэн ард түмэн байгаа. 기독교인을 미워하는 그런 군인들이 교회당 안에 쳐들어와서 다 위협을 했습니다. Тэр дотор ийм юм байсан гэнэ одоо чуулганд явж байгаа итгэвч хүмүүсийг үзэн яддаг гэх юм уу эсэргүүцдэг ийм цэргүүд эзний сүмд орж ирээд одоо хүч хэрэглэсэн тохиолдол байт юм. 너희가 신앙을 포기하고 예수님을 부인하면 살려주고 신앙을 고집하면 다 죽이겠다고 위협을 했어요. Тэгээ тэрэн дээр ямар хүч хэрэглэсэн гэхээр ингэсэн юм. Та нар
Наад ярьж байгаа Иесусээ үгүйсгээд тий а, үгүйсгэх юм бол би таадаг амьд үлдээ. Эсрэгээр үгүйсэхгүй тий зөрүүдлээд авах юм бол амьд ч наавна гэж ингэж одоо сүрдүүлсэн. 몇 명이 안 되는 교인이었지만 다 두려워서 신앙을 포기한다고 다 그렇게 했어요. За тэгээ тэр дунд мэдээч хэрэг яг хаа тухайд олон хүн байгаагүй л гэж байна л да. Гэхдээ тэр чинь амьтаа ярьж байгаа гэдэг үднээсээ олон хүмүүс тэдний хүчинд автаад тий итгэлээ ингээ үгүйсгсэн үгнүүд хэлсэн. 근데 그 가운데 딱 한 명의 성도가 있었는데 그 사람은 나이가 많은 할머니였습니다. Мгм. За харин тэгсэн чинь тэр дунд нэг тийм настай эмээ байсан гинэ. 그 사람은 자기가 죽어도 신앙을 포기하지 않겠다고 그렇게 믿음을 지켰습니다. Тэгээ тэр эмээ юу гэсэн гэхээр за би ингээд өсөн ч хамаагүй би гэтээ итгэлээ бол үгүйсэхгүй гэж хэлсэн. 육체로 볼 때는 가장 약하고 가장 두려움이 많을 만한 그런 처지가 아닙니까? Тэгээ одоо тэнцээ байгаа хүмүүсийг харах юм бол тэгээ хамгийн одоо сул тэг биеийн суларсан нас нь өндөр болсон ийм хүн байгаа шүү дээ. Тэгээ тэдний хувьд бол 그러나 그 신앙의 강함은 그 가운데 가장 강한 가운데 있었다는 거죠. гэтээ итгэлийн хувьд буюу сүнслэг байдлаар харах юм бол тэнд байсан хүмүүс дотроос хамгийн зоригтой нь хамгийн хүчтэй нь тэр эмгэн байсан гэсэн үг. 신앙의 용기는 육체 건강함에 의해서 좌우되는 것이 아닙니다. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд байгаа гэхээр итгэлийн одоо тэр эрх зориг тий гэдэг зүйл бол хүний бие махбодоос ерөөсө хамаардаггүй. 지금 세 가지 방법대로 하면 모든 성도가 다 강하고 담대한 믿음의 용사가 될 수 있다는 겁니다. Тэгэхээр одоо саяны энэ гурван аргачлал гэсэн тийм ээ. Энэ гурван аргачлалыг хэдүүлээ амьдрал дээр хэрэгжүүлээд явах юм бол стач их эзний өмнөд тууштай, зоригтой тийм ийм эзний шилмэл зэргүүдээр амьдарч чадах нь байна. 신앙의 용기라는 것은 자기 뜻을 행하기 위한 용기가 아니고 하나님의 뜻을 행하기에 담대한 것을 항상 말하는 겁니다. Тэгэхээр энэ сүнсний эрх зориг гэдэг зүйл болохоор чинь хүний өөрийнхөө хийх гэж зүйл дээр тэг өөрийнхөө зорилгын дагуу хийдэг ийм тэг эрх зориг биш харин эзний хүслийн дагуу үгийн хэрэгжилтийн дагуу хийгдэг ийм зориг тэг ийм шийд эмгэг байдлыг хэлж байгаа гэсэн. 하나님의 뜻을 행하고자 하는 확고한 결심만 있다면 하나님께서 그때부터 담대함을 주시는 거예요. Тэгээ эзэн хүн яадаг гэхээр би эзний хүслийн дагуу амьдраад үзье гэдэг нэг хичээх үед эзэн яадаг вэ? Өөрөө хүчийг бас өгдөг. 지금 여기 솔로몬에게 하는 이 당부는 유언은 이 모든 성도에게 주시는 말씀이기 때문에 굉장히 깊은 뜻들이 담겨 있는 말씀들입니다. Одоо энэ Давид хаан яаж нэхлээр Соломонд хэлж байгаа энэ захиас нь зөвхөн Соломонд биш. Түүнд одоо Давид өөрөө явах гэж байгаа гэдэг утгаараа үлдэж байгаа бүх албатууд хүмүүстээ өгж байгаа захиас шүү дээ. Тэр утгаараа маш утга учиртай, ийм гүн утгатай ийм агуулгад байна. 유언 당부 두 번째 작은 제목 두 번째입니다. За идлээ дараагийнх нь агуулгаар орё буюу 1-ийн 2 дугаар сэдвээр орчин гэсэн үг. 말씀을 지켜 행하여라. За тэр ямар сэдв бэ гэхээр үгийг дагаж бас үйлдэрээ гэсэн агуулга. 3절 한 절이고요. За 3 дугаар эшлэл байгаа. 3절을 읽어 주십시오. За 3 дугаар эшлэлийг харъя. Чи юу ч хийсэн, хаач явсан бүх зүйлд мэрэгэн ухаантай байхын тулд өөрийн бурхан эзний зааврыг дагаж ингэхдээ замаар нь алхаж Мосегийн хуульд бичигдсэний дагуу түүний зарлиг тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтуун гэсэн. 아멘. 아멘. 이 당부는 하나님께서 우리 모든 인간들에게 하시는 당부고요. За энэ одоо өгж байгаа энэ захиас нь болохоор чинь
аав нь хүүдээ өгч чад нийтлэн захиасан тийм ээ. Бас нөгөө талаар харах юм бол бидний эцэг бурхан биднэрт өгч байгаа захиас гэж ойлгож байна. 특별히 율법의 말씀을 받은 모든 이스라엘 백성들에게 하시는 하나님의 당부였죠. Тэгээ ялангуяа энийг бас харах юм бол тийм эзний өмнөөс хууль авсан Израилийн ард түмэнд өгж байгаа бас одоо захиас гэж харж байна. 그래서 여기 이 지키라는 말씀과 행하라는 말씀 이 두 가지는 항상 붙어 다닙니다. За одоо энэ дээр харах юм бол тийм сахиж дагах гэсэн сахих дагах гэдэг хоёр үг бол ямар ч үеийн салшгүй холбоотой. Дандаа зэрэгсэж явдаг. 이 당부의 말씀은 모세를 통해 주신 말씀 그 전체에 걸쳐서 이렇게 구절마다 다 들어 있습니다. Тэгээ энэ хардаа энэ сахигтун, дагахтун гэсэн энэ агуулга болохоор чинь Мосеор дамжуулаад Израильчуудад өгсөн тэр хуулиуд дээр маш их гардаг тийм ээ. Бараг нэг агуулга болгоны ард талаас энэ хоёр үг орж ирж байгаа тийм. 그래서 출애굽기부터 신명기까지 그 성경을 읽으시면서 우리가 이 단어를 찾아보시면 얼마나 많은 그 구절 가운데 이 단어가 들어있는지 우리가 알 수 있습니다. Та одоо үгнээ гэтэл номноос ахуулаад дэд хууль номыг дуустал ингээд уншихдаа тэр дундаас энэ үгнүүд ингээд түүгээд үзэх юм бол хэдэн шиг гарчаа гэж бодож ингээд олж үзэх боломжтой. 그만큼 중요하기 때문에 하나님이 반복 강조하신 거죠. Тэгээ яагаад түүл юм нэг олон давтагдаад байгаа гэхээр тэр хэмжээгээр эн чинь юм чухал агуулга учраас олон давтагдаад байгаа гэсэн. 지키라는 이 말은 하나님의 말씀을 잊어버리지 않고 마음에 간직하고 계속 마음에 담아두고 있으라는 뜻이고요. За тэгэхээр энэ чинь сахиараа гэдэг үг чинь болохоор юу гэсэн үг вэ? Эзний үгийг сонсохдоо та сэтгэлдээ хүлээж аваад хадгалаад түүнийг хивээд тэг үргэлж бодоорой гэсэн утга хэлж байгаа гэсэн. 그렇게 되면 우리의 마음이 말씀에 의해서 바뀌어져서 용기 있게 담대하게 하나님의 말씀을 행할 수가 있게 됩니다. За тэгснээрээ яадаг гэхээр бидний зүрх сэтгэлд эзний үг ингээд бодогдож хэвэгдэж тэг зажлагдах үед эзний үгэн дотор бидний сэтгэл бидний эзний үгээр дамжуулаад бидний сэтгэл ингээд өөрчлөгдөж эхэлдэг. 그렇게 되면 하나님의 그 일하심이 함께하고 길이 형통하게 열리게 된다는 거죠. За тэгээд зогсохгүй эзэн бидний зүрх сэтгэлийг өөрчлөө зогсохгүй эзний ажил ч гэсэндээ хамт хийгддэг гэдэг хэлж өгсөн. 그래서 가장 장래를 복되게 만드는 지혜로운 일이 바로 하나님의 말씀을 굳게 붙잡고 행하는 것입니다. Хүн ер нь ирээдүрөөгөө хандсан ухаалаг байх хэрэгтэй. Гэхдээ хүний хамгийн ухаалаг алхам хийх ёстой хамгийн ухаалаг алхам нь юу гэхээр эзний үгтэй хамт алхах. 아멘. 무엇을 하든지 어디에 가든지 길이 형통하게 열린다는 것은 모든 일에 하나님이 함께 하시고 모든 일을 도우신다는 의미가 있는 거예요. Тэгэхээр яагаад тэгэхээр эзний үгнээс 100% түн яадаг вэ? Эзний үг түүнтэй үргэлж хамт явахаас гадна эзний үгийн дагуух тэр ерөөлийн сувгуудыг нээж өгч байдаг. 그 신명기에 굉장히 이 단어가 많이 들어있는데요. 신명 예, 신명기에. 예. дэд хууль дээр харах юм бол яг энэ агуулгууд тий зөндөө байж байгаа. 그 중에 한 구절 신명기 4장 6절 한번 읽어주시기 바랍니다. Энэ нэг хүн дэд хууль 4-ийн 6-ыг уншиж өгөөрэй. Тиймээс та нар үүнийг сахиж үйлдэхтэн. Тэгэхэд нь та нарын мэрэгэн ухаан хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарилгыг сонсоод үнэхээр агуу энэ үндэстэн бол мэрэгэн ухаантай хэрсүү ард түмэн юм гэж ярилцах болно. 아멘. 아멘. 하나님의 말씀을 지키고 행하는 것이 그것 자체가 자기를 복되게 만드는 지혜라는 겁니다. За энэ дээр харах юм бол хэлсэн тийм ээ. Эзний үгийг дагаад сахиж бас өгүүлдэх нь
Хүн өөрөө энэ дэлхийд амьдрах тэр замаа нээх мэрэгэн ухаан болно гэж хэлж байна. 모든 사람이 그것을 옳다고 인정을 하고 또 Тэгээ бүх хүмүүс 네. 모든 사람이 그것을 옳다고 인정을 하고 모든 나라가 그 나라를 크게 본다는 거죠. тэгэнгүүт яа гэсэн бэ? Би зөвхөн ерөөдөө зөвхөн хажуу талаас харж байгаа хүн бол түүнийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. За хувь хүн байвал хүлээн зөвшөөрнө, бүгд хүлээн зөвшөөрнө. Энэ үргээр мэрэгэн ухаантай шүү. Харин улс сайхан бол тэр улсыг бурхан яа гэсэн үнэхэр хүчрхүү том болгоно гэж хэлсэн. 다윗이 하나님께 지혜를 구해서 지혜를 받았지 않습니까? Давид ч гэсэн тэгсэн тийм ээ. Эзнээс эрен хайсан учраас эзэн буцаад Давидэд өгсөн мэд. 아멘. 근데 구해서 받기도 했지만 말씀대로 지켜서 행했기 때문에 하나님은 솔로몬에게 지혜를 주실 수가 있었던 거예요. Тэгээд харах юм бол магадгүй Давид те эзэн рүү өөр зүйлсүүдээс хайж болох байсан те. Гэхдээ тэрээр эзэн рүү хандсан баг. 하나님의 지혜를 가지고 자기 개인의 이익과 자기가 좋아하는 걸 하겠다고 하면 그 지혜를 주시지 않죠. Тэгэхээр жинхэнэ мэрэгэн ухаан гэж юу хэлдэг вэ? Өнөөдөр миний хүсч байгаа дээр фокуслох биш. Эзний хүсч байгаа дээр фокуслох нь жинхэнэ мэрэгэн ухаан. 근데 말씀을 지키고 행하기 위해서 지혜를 주신다고 하면 하나님은 그 말씀을 지킬 수 있게 주시는 것이 이게 지혜를 주시는 겁니다. Тэгээ би эзний үгийг дагах гэд хичээх үед бурхан яадаг гэхээр дагах арга замыг нээж өгдөг. 말씀을 네. 통해 지혜를 얻으면 우리가 성경에 기록되지 않은 지혜까지 올바른 판단력과 그런 뛰어난 분별력을, 그러니까 뛰어난 생각할 수 있는 능력을 하나님께서 주시는 겁니다. Тэгээ бид нэр тэг эзний үгийг дамжуулахдаа эзний үгийг дагж явах явцдаа эзнээс өгөгддөг хэрэгцсэн ухаан тэр мэрэгэн ухаан гэдэг зүйл бол тэг хүмүүс гайхширмаар ханаас ийм ордлого байна гэмээр ийм мэрэгэн хэрэгцсэн ухааныг олгогддог үгээр дамжуулаад. 네, 그래서 성경을 늘 가까이 하면 학생들은 성경을 안 읽는 학생보다 더 앞서가는 학생들이 될 수 있고 또 모든 분야에서 가장 좋은 방법을 선택하는 그런 지혜로운 사람이 되는 겁니다. Тийм учраас бид нэр тэр хэрэгцсэн мэрэгэн ухааныг одоо энэ нэстээр сүрхий шүү гэсэн ийм мэрэгэн ухааныг төрүүлж алсыг хардаг, төрүүлж алхдаг энэ мэрэгэн ухааныг авъя гэвэл Библиэд ойр байх хэрэгтэй. Библиэд адилхан итгэвч мөртлөө Библиэд ойр байна уу, ойр бус байна уу гэдгээс хамаарат хүмүүсийг хараа хүртэл өөрөдөг. 말씀 자체에 말씀에 하나님의 지혜가 담겨 있기 때문에 말씀을 늘 마음에 간직하고 가까이 하는 것이 자기의 인생을 가장 복되게 만드는 가장 지혜로운 방법입니다. Тэгэхээр би өөрийнхөө ингээд надад өгөгдөж байгаа энэ нэгүүлсэл болсон энэ үгэн дээр би ойрхон байх уу, энэ үгнээс хол байх уу гэдгээс шалтгаалаад миний амьдрал одоо өнгөлөг байх уу, бүдүр байх уу сонголт нь ирдэг. 지금 다윗이 말한 솔로몬에게 말한 그 말과 똑같은 구절이 신명기 29장 9절에 있습니다. За одоо Давидын Соломонд хэлж байгаа энэ агуулгатай яг ижилхэн агуулга хэдлээ нэг уншчихъя. Тэр болохоор Дэд хууль номны 29:9 дээр байж байгаа. 이건 각자 읽어보시고요. За энийг болохоор манайхан та уншиж үзээрэй. 작은 세 번째 제목 세 번째 제목인데요. За энийг та бүхэн тусвартай тэмдэглэж аваад уншиж үзээрэй гэсэн. Одоо хэдүүлээ 3 сэдвээр орлоо. Нөгөө нэгийн 3 руу гэсэн. 약속이 확실히 이루어질 것. За нэгийн 3 дээр гарч ийн юу гэхээр амлалт заавал биелэгдэнэ гэсэн. 4절이고요. За 4-р ишлэл байгаа. 4절 한 절 읽어주십시오. 4-р ишлэлийг уншъя. Ингэснээр хэрвчний хөвгүүд замаа анхаарч бүх зүрх хүсдэглээрээ миний өмнө итгэмж үнэн дотор явбал
Израилийн сэнтэд залрах хүн чамаас хойш тасрахгүй гэж миний тухайд хэлсэн амлалтаа эзэн биелүүлэх болно. 아멘. 아멘. 앞에 말씀한 대로 하나님의 말씀을 지켜 행하면 어떤 결과가 올지에 대한 약속입니다. Ингээд өмнөх одоо нэгin 2 дугаар сэдвээр гарч байгаа энэ үгтэй хэдүүлээ холбож харах юм бол хэрвээ чи эзний өмнө зоригтой үгнээс зуураад ойрхон явах юм бол эзэн бурхан амлалтаа заавал биелүүлдэг юм а гэдгийг ингээд хэлж өгч дөрөвдөр. 하나님께서 나단 선지자를 통해서 다윗에게 주신 약속의 말씀이 있습니다. Тэгээ эзэн бурхан анх Давидэд Натанаар дамжуулаад нэгэн амлалтыг өгч ирсэн байна. 그 약속은 솔로몬에 대한 약속도 되는 겁니다. Тэгээ тэр амлалт нь буюу Натанаар өгчсэн тэр амлалт нь одоо Соломон эзний эцгийнхээ үгийг дуулууртад дагаад үйлдэх юм бол тэр амлалт ч гэсэндээ Соломон дээр давхан үйлдэх одоо биелэгдэх болно гэж хэлж өгч. 그 약속이 이루어지는 조건이 바로 앞서 말씀한 하나님의 말씀을 지켜 행하는 것이죠. Тэгээ тэгвэл тэр амлалтыг нь бурхан өөрөө өгсөн тэр амлалтыг нь биелүүлэх хүртэлх одоо гол нөхцөл нь юу юм гэхлээрэ саяны өмнө хэлсэнчлэн би үгтэй ойр байх, үгийг сахих, үгийг биелүүлэх. 그 약속이 어떤 것인지는 우리가 사무엘하 공부할 때 이미 들으셨습니다. Гэтэл нэр Натаны одоо Давидэд хэлсэн амлалтын талаар хэдүүлээ 2 дугаар Самуэль номдэр үздсэн байгаа. 그 약속의 내용을 간략하게 지금 여기 4절이 말씀하고 있는데요. За тэр одоо 2 дугаар Самуэль дээр хэлсэн тэр амлалтыг болохоор яг ингээ гол өгнүүдийг аваад энэ 1-р хаад 2-ын 4-дөр хэлсэн байж. 솔로몬 너의 뒤를 이어서 왕위에 오를 사람이 내게서 끊어지지 않겠다라고 그 약속을 중요한 요점 한 가지를 말씀했습니다. За тэр нь ямар агуулга вэ? Соломон чи одоо хаан болсон. Тэгвэл чи үнэхээр яг эзний өмнө зөв явах юм бол чиний дараагийн хаадууд ч гэсэндээ чамаас гарах болно гэдэг хэлж өгч. 약속에는 모든 하나님께서 좋은 것들을 주시는 그 약속들이 다 여기에 포함되어 있는 거죠. Тэгээ энэ дээр бас одоо бас өөр юу гэхээр зөвхөн хаадууд өгөө зөксөхгүй Бурханаас өгөгддөг бүх сайн сайхнууд нь бас ингээд давхар өгөгднө гэдэг хэлж өгч. 근데 여기 지켜 행하는 데 있어서 보충적인 설명이 나오는 겁니다. За тэгээд дараад нь яаж юм гэхээр түүнийг тэгвэл хин Соломон яаж үйлдэж яаж дагах талаар болохоор дараагийн ингээд нэмэлтээр тайлбарууд дахиад орж ирж. 말씀을 지켜 행하는 데 있어서 먼저 그 우리가 필요한 것은 마음을 다 기울여야 된다는 그런 의미가 여기 있죠. За энэ дээр харах юм бол тэгсэн чи үгийг сахиж түүний дагуу дуулууртаа үйлдэхэд тулд яах ёстой вэ гэсэн чинь энэ дээр нэгдүгээрт чи зүрхнийхээ талыг биш бүгднийг бүх зүрхээ өгөөрэй гэж хэлсэн. 하나님의 말씀을 가장 중요하게 여기고 말씀의 마음을 집중시키는 그런 노력이 필요하다는 겁니다. Энэ юу асуудалтай гэхээр эзний үгийг хамгийн чухалтай тооцоос гадна эзний өрөө тэр сонсохыг хүсэж байгаа тэр чихээ бүтэн тавиараа гэсэн утга. 왜냐하면 우리 인생을 복되게 만드는 유일한 방법은 바로 말씀을 지키는 그 한 가지밖에 없기 때문에. Тэгээ одоо бид нар ч гэсэн ялгаа байхгүй. Би амьдарч байгаа энэ амьдралдаа нэгүүлсэл дүүрэн бай гэвэл өөртөө цор ганц л тийм арга байна. 성도들이 말씀에 은혜 받고 처음에는 말씀을 굳게 지키고 따르기로 결심들을 합니다. Тэгээ ер нь ингээ харах юм бол итгэгч хүмүүс болохоор эзний үнээс нэгүүлсэл аваад ирэхлээрээ яг тэр сэтгэл хөөрлөхөө үедээ би өөртөө үгээ дамжуулнаа, би үгийг дагнаа гэдэг нэг шийдвэрт гаргадаг. 근데 생활하는 과정에서 자꾸 다른 데 관심이 빼앗기고 자꾸 다른 곁길로 이렇게 흘러가는 경우가 많아요. Гэтэ яг ингээ харах юм бол яг тэгж ингээ хэлжсэн тэр цаг үеэс хойш
амьдралынх нь явцсан урсаад тэгээ амьдрах үйл явцууд ингээд ороод ирэхлээр нөгөө нэг халуунаар гарч ирсэн тэр шийдвэрүүд нь бүгдээрээ эхэлдэг. 그래서 처음 그 받은 말씀에 은혜 받은 말씀을 지키지 못하고 믿음을 잃어버리는 그런 일들이 많이 있습니다. Тэгээ ингээд харах юм бол тий анх тэр байсан сэтгэл хөдлөл тэр дүүрэн байдал талархал энэ бүх зүйлүүд нь дундраад ирэхлээр сүүл рүүгээ бүр ингээд эзэн бурхныгаа хүртэл ингээд үгүйсгцэн тий итгэлээ бүр алдцсан гэж явж байгаа хүмүүс ч гэсэн харамсалтай олон. 그렇기 때문에 필요한 것은 하나님의 말씀에만 모든 가치를 그러니까 말씀이 가장 중요하다라는 생각을 하고 말씀의 마음을 온전히 집중시키는 것이 필요하죠. Тэгээ тийм болохоор бидний хувьд энэ амьдралд ямар ч замаар явсан бэ, ямар ч асуудалтай тулгарсан бэ, миний барих ёстой хамгийн чухал зүйл бол эзний үг ээ гэдгийг бид нэр үргэлж ингээ өөртөө сануулж анхаарч явах хэрэгтэй. 그래서 그 말씀의 깨달음이 점점 확실해지고 견고해지는 그런 발전이 성장이 있어야 됩니다. Тэгэнгუთ бид тэр үед бид нэр тэгээ бас яадаг гэхээр тэгэх үед би өөртөө тэгэх үед яадаг гэхээр эзний тэр үгсүүд өөртөө ингээд ойлгогдож эхэлдэг. Бас тэгээд энэ үг нь ямар үн цэнтэй гэдгийг мэдрэгдэж амтлагдаж эхэлдэг гэсэн үг. 성장하지 못한다면 그럼 그게 어떤 의미가 있을까요? 성장하지 않는 것은 어떻다는 다른 말로 말하면 그게 뭐라는 뜻입니까? Тэгээ зогсохгүй байхлаар үгэн дотор бид нэг өсөлттэй амьдрах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар өсөлт байхгүй байх гэвэл тэр юу гэсэн үг вэ? 그냥 중지가 돼 있고 잠시 머무는 것이 아니라 거꾸로 뒤로 퇴보한다는 의미가 있는 거예요. Ингэж хүмүүс ингэж боддог. Би өсөлтгүй байна. Тэ миний ингээд одоо халуун байдал бүлээссэн би өсөлтгүй байна гэж бодохдоо энийг бид зогсон байдалд орсон гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ энэ бол зогсон байдалд ордоггүй. Энэ эсрэгээр бүр доошоо буюу буцсан байдал руу ордог. Одоо нэг эзнээс бүтэн холдоод эргэж байгаа бүр байгаар ухарсан байдал руу ордог гэсэн. Зүгээр зогсдоггүй. Сөргөрөөгөө ухардаг гэсэн. 사람들은 내가 잠시 중지해도 자기는 유지가 되고 뒤로 퇴보하지 않는다고 생각을 보통 착각을 합니다. Хүмүүс ерөнхийдөө ингээд нөгөө зогсон байдал гэж ярьхлаар нэг яг бид нэр ойлгохдоо нэг төвжрэл дотор байгаа юм шиг нэг машиныг ингээд нэг одоо тэг тоормс төрөнгө шигцсэн юм шиг боддог. Гэтэл тийм мэдэж байдаггүй. Хүн сэрэмж алдаад ирэх юм бол хасруу ингээд орж идэг. Доошоо. 그러나 반드시 하나님의 말씀을 듣는 걸 중지하면 그 믿음이 뒤로 물러가고 그러니까 뒤로 믿기 이전으로 돌아가는 그런 성질이 있어요. Тэгээ хүн угаасаа жоохон сэрэмж алдаад ирэх юм бол бүр нөгөө нэг өмнөхөөсөө 7 дор гэдэг шиг тэгж бүр ингээд улам бүр ингээд одоо өмнөхөөсөө бүр доошлж идэг. 마치 비행기가 위로 날아가지 않으면 밑으로 떨어지고 또 물고기가 위로 헤엄치지 않으면 떠내려가는 것과 똑같은 의미가 있는 거예요. Өөрөөр хэлэх юм бол энийг хэдүүлээ ойлгохыг бол яг нөө юутай. Онгоц ингээ хөөрж байгаа. Хөөрж байгаа онгоц ингээ түр ингээ хүчин алдахлаар яадаг лээ. Тэр агаар дээр тэгээ зөксөд байдгүй гэнэ. Тэгээ доош ингээ салхинд уруудаад доош бууж идэг. Тэрнтэй адилхан. Дахиад нэг өөр зөвлөл яриа гэх юм бол усны дотор загас ингээ сэлж байгаа. Тэгээ загас ингээ зогсчингууд бид нар болохоор энэ сөвчл зогсч бодоод байгаа. Хязгаарч загас тийг зогсдоггүй. Урсгал дагаа ингээ буцчихдаг гэсэн. Яг тэрнтэй адилхан байдаг. 우리가 마음을 기울여 집중해서 말씀을 붙잡는 일은 하나님 보시는 앞에서 언제나 성실하게 이루어가야 할 일입니다. Тэгэхээр бид нэр тийм учраас бид нэр сэтгэлээ төв байлгаад анхаарлаа тэг бүрэн дээд хэмжээндээ байлгаад эзний үг рүү анхаарах нь энэ амь аврах болон аврахын төлөө хийж чухал зүйл. 그런 신앙만이 다음 후대의 신앙을 물려주고 그 신앙은 계속 대를 이어서 내려갈 수가 있는 것입니다. Бид нэр зөвхөн өөрийгөө бодох биш. Яг ийм итгэлийг буюу эзний өмнө сэрэмж огт алдаж болохгүй. Энэ итгэлээ үр хойчтой дараа үеийнхэндээ өвлүүлэх хэрэгтэй. 아멘. 말씀에만 마음을 집중시키지 않으면
후대에 물려줄 아무 신앙이 없는 것입니다. Хэрвээ та эзний үгэн дээрх анхаарах ёстой тэр сэрэмжээ алдах юм бол хойч үедээ үлдэх юмгүй болно. Ай. 그래서 우리가 말씀을 가장 귀중히 여기는 마음을 가질 때 우리의 은혜는 우리의 말씀은 지켜지고 우리의 믿음은 점점 성장하는 것입니다. Тэгэхээр бид нар харин эзний үг рүү асар өндөр одоо хяналтдор сэрэмжийг тавьж ээж эзний өмнө яадаг гэхээр эзэнтэй хамт алхах тэр замыг ингээд олж илрүүлдэг. Буюу энэ итгэл дотроо хүн явахдаа өөрийн мэдлгүй өсч идэг. 오늘 여기까지 하겠습니다. Хэдүүл өнөөдөр энэ хүртэл дуусгая. 기도하겠습니다. За хамтдаа залбирцгаая. 하나님 오늘도 귀한 가르침 주심을 감사합니다. Өө эзэн минь энэ өдөр та үнэхээр чухал зүйлээ заасны төлөө талархъя. 말씀을 그 세상에 어떤 것보다 귀하게 여기는 것이 저의 가져야 할 생각임을 믿습니다. Эзэн минь бид нэр энэ дэлхийд байхдаа хамгийн чухалчлах зүйл нь эзэн таны үг гэдгийг бид нэр зүрх сэтгэлдээ ухамсарлан хүлээн зөвшөөрч авах туслаач. 주신 소중한 말씀의 깨달음을 언제나 마음에 굳게 지키게 하여 주시고 Эзэн минь таны өгөгдөж байгаа тэр нандин үг бүрийг бид зүрхнийхээ нандин хэсэгт байлгаж үргэлж сахиж дагахад тусалж өгөөч. 그 말씀대로 행함으로 언제나 믿음의 담대함, 용기를 얻게 하여 주시고 Таны үгийн дагуу бид нэр дуулууртай байх үед таны амлалтын дагуу иргэдэх тэр урам зориг эрч хүч нь биднэрт бас байх болтугай. 하나님께서 친히 열어주시는 형통한 길로 인도함 받게 하여 주시옵소서. Эзэн минь таны үгэн дээр бид туйлын анхаарснараа танаас өгөгддөг тэр намун удирдлагуудыг сэрэмжтэйгээр хүлээн авч түүний дагуу явахад туслаач. 어디에 가서 어떤 일을 하든지 모든 일에 하나님의 일하심이 나타나게 하여 주시옵소서. Өө эзэн минь миний хөл хаашаа чиглэсэн ч хаана өдсөн ч таны та байж л байх тэр удирдлагыг тань би олж хараад дуулууртаа дагахад туслаач. 저희가 하는 일이 사람이 하는 일이 아니라 하나님이 하시는 일임을 보여주는 그런 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний үйлдэж байгаа үйлс бүр нь хүний үйлдэл биш. Харин эзэн таны үйлс байгаа гэдгийг харуулах туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн таны Иесус Христосийн нэрээр залбирэн гуйж байна. 아멘. 아멘. баярлалаа. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. 예, 한 주간 동안 평안히 즐거운 마음으로 지내시기 바랍니다. За тэгээд нэг 7 оны турш таад маань амар тайван байх болтугай. Угсаа 추석 잘 보내고 계시나요? 예, 감사합니다. 예, 덕분에 잘 그래도 보내고 있습니다. Солонгос нэг ургацын баяр болж байгаа. 네, 감사합니다. Эрээ өдрүүд. Углаа. Өнөөдөр нэгээс тэгээд орох юм уу? Тэгэхээр харин нэгээс орох юм шиг байна тий. За. Нэгээс 3 хооронд орох. Өнөөдрөөс эхлээ явчих юм тий. Би бол тэгж ойлголоо. Би дахиад лавлаад хэлээ төхөө. За. Тий. За баяртай. Баяртай.